За сайн байцгаана уу? Та бүгдд энэ өдрийн мэнд хүргэе. За бизнесээ томруулъя. Терминал подкаст маань өнөөдөр эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр Татварын ерөнхий газрын олон нийтэд харилцах төвийн Татварын улсын байцаагч Батцэнгэл хүрэлцэн ирсэн байна. Мөн институтэд санхүү эдийн засгийн дээд сургуулийн ахлах багш, татварын мэргэжсэн зөвлөх өнөр жаргал багш манаас ирсэн байна. За та бүгдд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт оролцож байгаад баярлалаа. Баярлалаа. За өнөөдөр бас зочин хөтлөгчөөр бас уригдсан зочин маань бол одоо хамт хүмүүс маань байсан. Тэгээд яг бас татвараа багасгая гэдэг талаар нэлээд зоримог үнэн бодтой бас мэдээллүүдийг өөрийнхөө одоо сошиал суугаар хүргэдэг хамт хүмүүс маань уг нь ирэх байсан. Ялтчгүй бас үнэхээр хүнддэх шалтгааны улмаас хүрэлцэн ирж чадсангүй. За тэгтээ гуруулаа өнөөдөр яг жижиг дунд бизнес эрхлэгч нартай өнөөдөр энэ одоо татвартай холбоотой үүсэж байгаа асуудал, ойлголт, ер нь эмх цэгцтэй мэдээлэл өгөх зорилгоор өнөөдрийнхөө подкастыг хийнэ. За тэгээд бизнесээ томруулалтын арга хэмжээ маань сая 11 сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулагдаад дууссан. За татварын ерөнхий газар маань бол 2 дахь удаага биднийг дэмжиж байцаагч нар маань очиж таавас илтгэл тавьж ингээ өргөн хүрээнд бизнес эрхлэгч нартайгаа бас өстой нөгөө ойр ажиллах ажлыг бас идэвхтэй хийж байгаа түүнд бас баяртай байна гэдгийг үгээр дуулгая. За ингээд өнөөдрийн одоо ярилцах гол сэдв маань бол ерөөсөө л яг цэвэр бизнес эрхлэгч нарт энэ татвартай холбоотой ер нь ойлголтыг эмх цэгцтэй өгөх ийм л ер нь ярианаас гол юм эхлэндэ. Тийм тэгээд за ингэж цөмөрөө эхлэе. За ер нь бол яг энэ Монголд өнөөдөр жижиг дунд бизнесүүдийн хамгийн их алдаж ташаа ойлгодог энэ татварын ойлголт ер нь юу байна вэ гэд одоо Батцэнгэл байцаагчаас асуултаа ер нь эхлэе. За баярлалаа. Тэгэхээр зэрэг нөгөө татвар гэдэг нь өөрөө юу вэ нөхөр зэрэг ямар нэгэн хариу төлбөргүйгээр улсын төсөвт одоо төвлөрүүлж байгаа мөнгө хөрөнгийг л татвар гэж ойлгож байгаа. Тэгэхээр зэрэг Монгол улсад өнөөдөр бол татварын ерөнхий хууль заасны дагуу 13 төрлийн татвар байна. 14 төрлийн төлбөр байна. 3 төрлийн хураамж байгаа юм. Ер нь бол за ингээд одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсад одоо үйл ажиллагаа явуулаад орлого орж байгаа иргэн аж ахуйн нэгж татвар төлөгчд маань бол эдгээр татварын харилцаанд ороод явж идэг гэсэн үг ер нь бол. Тэгэхээр зэрэг энэ 13 төрлийн татварын хувьд бол зарим нь орлогод суйрлаад орлого олж байгаа иргэн аж ахуйн нэгжийн олсон орлогод нь одоо үндэслээд авдаг татварууд байж байна. За зарим төрлийн татварууд бол тухайн одоо иргэн аж ахуйн нэгжийн өмчилж байгаа хөрөнгөд нь ногдуулаад авдаг одоо татварууд байж байна. Малын тоо толгойн албан татвар ч гэдэг юм уу. Үйл хөдлөх үед хөрөнгөний албан татвар, автовэр өөрөө явууч хэрэгслийн татвар, бууны татварч гэдэг юм уу тийм ээ. Гэтэл зарим төрлийн татварууд бол хэрэглээнд ногдуулдаг татварууд байж байгаа. Одоо нөгөө тухайн одоо бараа ажил үйлчлэгийг хэрэгжилж байгаа эцсийн хэрэглэгч нь одоо төлжиж идэг татварууд. Тухайлах юм бол одоо нөөтийн татвар, онцгой албан татвар, нийслэлтийн албан татвар, автобензин дизель түлшний албан татвар, гайлын татварч гэдэг юм уу тийм гэх мэтлэнгийн ийм татварууд. Дээр нь түрүүний хэлсэн төлбөр хураамж бол төлбөр гэдэг маань бол ер нь төрийн мэдлийн өмч хөрөнгийг хэрэглэснийхаа төлөө төлж байгаа мөнгийг төлбөр гэдэг. Бид нар одоо төрийн мэдэлд байгаа газрыг тодорхой хугацаанд одоо эзэмшиж ашигласныхаа төлөө за ашигт малтмлын нөөцүүдийг одоо ашигласныхаа төлөө төлж байгаа төлбөр үүдгсэн үг тийм ээ. Тэгэхээр зэрэг төлбөр гэдэг бол төрийн мэдэлд байгаа нөгөө нийтийн одоо мэдэлд байгаа өмч хөрөнгүүдийг хэрэглэснийхаа төлөө төлж байгаа мөнгө. Гурав дахь нь би түрүүн хураамж гэж хэлсэн те. Хураамж гэдэг бол төрөөс үйлчлэгээ авсныхаа төлөө төлж байгаа мөнгө хөрөнгө. Бид нар чинь төрийн байгууллагуудаар одоо ороод үйлчлүүлэхэд за бүртгэлийн хураамжаа төлчихэд
гэдэг үстэй тийм ээ. Тэр үйлчлэгийг авахын тулд бид нар тодорхой хэмжээний хураамж мөнгө хөрөнгө төлдөг гэсэн үг. Тэгэхээр зэрэг яг одоо татвартай холбоотой зүйлгээд ингээ ярихаар бол яаж гэнэ? Албан татвар, төлбөр, хураамж гэсэн ийм одоо гурван ялгаатай зүйл за харилцан адилгүй байдаг байх нэ гэж ерөнхийд нь ойлгочлохоор. За одоо өнөрөө агшаас асуу. Ер нь энэ бизнес өнөөдөр оршин тогтохын тулд мэдээж татвар төлөх ёстой. За тэгэхээр чин өнөөдөр Монголд одоо за татварын ерөнхий газартаа татвар төлж гин. За нийгмийн даатгалтаа татвар төлж гин. Энийгээ заримдаа хольж хутгах за том зургаараа бол бид нар ч одоо бараг олоод байгаа орлогынхоо 50%-ийг татвар төлж гинэ гэдэг одоо яриа ер нь бол байдаг тий. За тэгэхээр бид нар чи ер нь яг одоо ер нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад хэр татвар төлдөг улс юм бэ? Одоо яг аж ахуйн нэгж талаас харах юм бол тий. Тэгээ эдгээр нөгөө татваруудын маань яг ер нь цаад зорилго нь ер нь яг юу байгаад өнөөдөр бас яг бизнесүүд дээр энэ зорилгынхаа хүрээнд зөв сайн хэрэгжиж чадж байгаа юу? За ер нь бол бусад дэлхийн улс орнуудтай харьцуулах юм бол манайх одоо ер нь татвар чинь хавтгаа болчихсон шүү дээ. Одоо дэлхийн улс орнуудад ерөнхийдөө татвар ногдуулж байгаа үндсэн аргачлал, арга зүй, зарчим бол ижил. За татварын нэр төрлүүд ч гэсэн одоо ялгаагүй. Энэ дэлхий дээр хамгийн түрүүнд одоо хөрөнгийн татвар бий болоод тухайн үед дэлхийн улс орнуудын одоо эдийн засаг нийгмийн одоо байгууллал шал өөр байсан тий. Одоо тэр даяарших зүйл огт байгаагүй үед бол ялгаатай. Жишээлбэл Монгол зөвхөн мал аж ахуй суурилсан ч гэдэг юм уу. За одоо нэг эртний Грек Ром одоо суурьшмал газрууд бол одоо үл хөдлөх хөрөнгөнд суурилсан ч гэдэг юм уу. Ийм татварууд бий болж исэн бол сүүл рүүгээ хувийн бизнес тийм ээ одоо ашиг орлого олох ийм зүйлсүүд төлхөө бий болснороо орлогын татвар бий болох. За эндээс үндэслээд орлогын татварын одоо онолууд бий болох тийм ээ. Тэр бол одоо энэ нийгмийн гишүүн бүр тодорхой хэмжээгээр одоо гэр бүлийн гишүүн бүр гэр бүлдээ үүрэгтэйг нэгэн адил энэ нийгмийн гишүүн бүр тухайн нийгэмдээ үүрэг оролттой байх нэг одоо хамгийн энгийн бөгөөд шудраг гаргавал татвар төлөх юм аа. Улсын төсвийг бүрдүүлэх одоо төрийн аппарат томорч одоо дэлхийн хэрээр тэрэнд зайлшгүй шаардлагатай зардлын одоо дүнбэл жил эрт сум нэмэгдэж идэг. Тэгэхээр энэ төрийн зардлыг одоо төсвийн зардлыг бас тийм ээ зардлыг бий болгох хамгийн шудраг бөгөөд үр дүнтэй арга одоогоор энэ дэлхий дээр татвараас өөрөөр олж чадаагүй л байна л да. Одоо олчвол их сайн байна тийм ээ. Тэгэхээр зэрэг нийгмийн гишүүн бүр одоо өөрийнхөө олж байгаа орлогоос хэрэгжилж байгаа хэрэглэнээсээ тэгэд ямар нэгэн одоо үйл явдлын дараа шин татвар бий болдог. За орлогын татвар бол үндсэндээ одоо ашиг орлого олж байгаа этгээд төлөөд анхны үндсэн одоо концепц нь бол хэн их орлого олно тэр олсон орлогоос ахиу хэмжээний татвар бусдаасаа бага орлого олж байгаагаа харьцуулах юм бол одоо ахиу хувь хэмжээний татвар төлөх ёстой. Энэ бол нөгөө орлогыг тэгштэн хуваарлах гэдэг үндсэн үүрэгтэй байх ёстой юм аа. Одоо хэдэн тэрбумын орлого олж байгаа аж ахуйн нэгж бол хэдэн 100 мянга ч юм уу хэдэн саяын орлого олж байгаагаас хамаагүй илүү хувь хэмжээгээр татвар төлөх ёстой гэж үздэг. Гэтэл манай бизнес эрхлэгчид бол үгүй юм аа. Тэр их хөдөлмөрлөнө гэдэг их орлого олно гэдэг чинь их хөдөлмөрлөж байгаа гэсэн. Тэр хэсгийг одоо татвараар одоо боомлох гэдэг нь хучин дарах гэдэг нь. Тэгэхээр одоо буруу юм аа гэдэг. Гэтэл одоо орлогын татварын үндсэн онолыг баримтлагчд бол тэр нь бол илүү тэгш шудраг юм аа. Өөрөөр хэлбэл тэдгээр хүмүүст ахиул орлого болтон. Жишээлбэл тэрбум төгрөгийн орлогоос татвар суудгуулаад цаана тэдгээр хүмүүс үйл ажиллагаа явуулах мөнгө хэдүүлдэг үү? Одоо 1 сая төгрөгийн ашгаас хэдүүлдэг үү гэдэг дээрээ бол ийм одоо тэгш шудраг байдал бол хангагдана, алдагдахгүй гэж үздэг. За гэтэл хэрэглээний татвар бол яагаад бий болчихсон бэ гэхээр одоо дэлхий дээр болж байгаа одоо дайнч гэдэг юм уу том үйл явдлуудын дараа төсөвт одоо ахиу хэмжээний мөнгө хэрэг болоод тэр орлогыг юугаар бий болгох вэ? Дутагдсан орлогыг гээл гэх мэтчлэнгийн асуудлуудаас үүдсэн янз бүрийн төрлийн татварууд бий болж байна л да. За тэгэл одоо төсвийн үүрэг татварын хамгийн том нэгдүгээр үүрэг бол төсөв бүрдүүлэх үүрэг тийм ээ. Одоо бид нар төсөв үгээл тэгэхээр манайхан чинь ер нь л одоо нэрх баригчид дарга нар л одоо зарцуулдаг мөнгийг цуглуулад байгаа юм шиг ойлгож байгаа. Гэтэл нийгмийн үйлчлэгээ бид нар зөндөө байгаа шүү дээ. Одоо тийм ээ. Боловсрал нөгөө эмнэлгийн үйлчлэгээч гэдэг юм уу зам одоо юу байдгийг тий одоо цагдаа гэлтэхэд ч бидний аюулгүй байдлыг хангах гал үйлчилж байна одоо гэх мэтчлэнгийн ингээд төсвөөс санхүүжиж үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчлэгийг биднэрт хүргэж байгаа тэр үйлчлэгээний байгууллагуудын бүх зардлыг татвараар бий болгодог. Тэгэхээр одоо татвар бол хэдийгээр хүнд хэцүү ч гэсэн байхаас өөр ямар ч арга байхгүй. Харин хэн ямар зүйлээс хэдийн хэмжээгээр яаж төлөх вэ?
яаж цуглуулах вэ гэдэг нь бол тухайн улс орны эдийн засгийн бүтэц одоо баримталж байгаа бодлого их мэтчилгийн зүйлээс хамаарж байна л да. За төрөүний тэр нэг татвар төлөгчдөд ташаа ойлголт юу байгаад байна гэдэг нэг юм байна тий. Тэгэхээр татвар төлөгчдийн хамгийн их ташаа ойлголт нь бие л ганцаараа одоо хамгийн их төлөөд байх шиг байна. Бусад хүн ер нь төлөхгүй байж болоод байх шиг байна. Төлөхгүй байж болдгийн гин ер нь бол арга чарга байдаг гин. Одоо ингээл зөвлөгөө авах гэж байгаа энэ хүмүүсийн зарим яриа энэ төр бол байдаг. Тэр маш их ташаа ойлголт байдаг. Тэгээ ихч бай багч бай өөртөө оногдсон үргийг өөрөө даван туулахаас өөр ямар ч арга байхгүй шүү дээ. Өрхийн тэргүүн хүн жишээлбэл гэртээ өөрийнхөө үргийг тэр хүн л гүйцэтгэхгүй л өөр хин нэг хүн орж ирээд гүйцэтгэж чадахгүй шүү дээ. Тэрнтэй ижилхэн энэ үргийг хамгийн түрүүнд одоо жоохон буруу ухамсарласан байдаг. Тэгээ буруу мэдээлэл. Ялангуяа одоо албан ёсны юм уу одоо мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авахаараа ер нь жоохон тун дургуй дүү маягийн. Одоо тэд нар ч нь бол тэгж төлнө, ингэж төлнө гэж зөвлөхөөр жоохон дургуй маягийн хүлээж авдаг. Харин хажуугийн хүний жоохон буруу зөрүү ингээд болдгийн тэгж аргалдгийн ч гэдэг юм уу юм. Арай жоохон алдаатай зүйлсэд итгэж үнэмших байдал бас байгаад байх шиг харагдаад идэгин. Тэгэхээр энэ зүйл илүү жоохон одоо ирээдүйд эрсдэлтэй ч юм уу алдаатай байдал руу түлхчих гээд байгаа юм уу даа л гэж боддгийн. Тэгээ дараа нь бол энэ зайлшгүй зүйл юм аа. Энээс бол одоо татвараас тийм ээ одоо тэр чирэгдэлгүй их бага инээ тэрэ гэдэг асуудал бол байгаа л баг. Гэхдээ ямар нэгэн байдлаар огт татваргүй энэ хорвоог барна гэж бол одоо хүн шиг амьдрах юм бол одоо татвар гэдэг зүйл зайлшгүй байх ёстой гэдэгтээ одоо эвлэрэх ёстой юм гэж хэлмээр санагддаг юм. За би Батцэнгэл байцаагчаас бас ингэж асууя. Та одоо ер нь нэг ийм нөгөө ерөнхий бас дүр зураг өгөх үүднээс гол ер нь статистик мэдээллүүдийг бас одоо яг өнөөдрийн байдлаар бидэнд хуваалцаач. Ер нь өнөөдөр жижиг дунд бизнес эрхлэгчд маань яг ингээд төсвийн бүрдүүлэлтгээд харахаар баг ингээд одоо ер нь аюу их олон тоо байна. Би бас яг ингээд подкастууд хийгээ явахлаар одоо юу гэдэг юм баг Дэлхийн банкны тоогоор харахаар 5-6% хүрэхгүй хэмжээний одоо төсвийг бүрдүүлээд байгаа ч юм шиг. Одоо дотоодын нийт бүтээгдэхүүний гэсэн үг тийм. Эсвэл бас нэг өөр тоо харахаар за ер нь энэ жижиг дунд бизнес эрхлэгчд маань одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 15 орчим бүрдүүлж байна гэд хардаг. Үнэхээр ингээд маш их уул уурхаан одоо хамааралтай улс орон болоод идэг. Гэтэл нөгөө талдаа харахаар яг бас ингээд цөөн тооны байгууллагуудаас яг татвар аваад нийт одоо тэгш ууг нь шудраг бүгд л төлөх ёстой гэдэг. Гэтэл яг үнэндээ ингээд цөөн тооны аж ахуй нэгж байгууллагууд дээр одоо татварын дарамт нь ирээд илүү ингээд нөгөө бизнес эрхлэхэд хүнд байна гэдэг юм яригддаг тий. Тэгэхээр энэ маань ер нь цаад утгаараа бид ийм маш олон одоо буруу зөрүү ойлголтууд ингээд байна уу? Яг ийм бас бодтой одоо тоон утгаараа та мэдээлэл өгөөч тий. Тийм. За яг нэлээд олон юмуд тохирдаад яаж ах шиг байна те. За эхнээс нь аваад үзье. За тэгэхээр зүгээр ингээд татвар өөрөө зайлшгүй гэдэг сэвнэр өгшиллээ тийм ээ. Тэгэхээр энэс ягаад төсвийн орлогод яадаг юм болоод тэргээ та асууж ах шиг байна тийм үү. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө бол улсын одоо Монгол улсын төсөв бол жишээлхэд татварын болон татварын бус хоёр төрлийн орлогоос л бүрдэж байгаа. За тэгээд татварын орлого дотроо бол яг татварын орлого бүрдүүлэгч үндсэн хоёр том субъект бас байна л да. Нэгдүгээрт нь бол татварын алба байж байна. Татварын алба байж байна. Ерөнхийдөө татварын алба бол тэр төсвийн татварын орлогын за нэг 60 орчим хувийг бүрдүүлдэг юм шиг байгаа. 60 гаруй ч юм уу. За бас одоо татварын орлого бүрдүүлэхэд оролцдог дахиад нэг том субъект буюу агентлаг бол гайл байж байгаа юм. Гайлын байгууллага. Тэгэхээр энэ хоёр нь тусдаа хоёр байгууллага болж тарж штэ тийм ээ. Гайлын байгууллага бол одоо хил тамансан худалдаа буюу экспорт болон одоо импортын бараанд одоо ногдуулдаг бараа ажил үйлчлэгэнд одоо татвар ногдуулаад орлоо явуулдаг. Ингээд нийтдээ ингээд улсын төсөвт аваад үзэх юм бол нэг 80 гаруй хувь нь бол үндсэн 80 орчим хувь нь бол үндсэндээ бол яаж гэнэ татварын орлого бүрддэг. Энийг нь гайл Монголын татварын алба гэсэн юм хоёр байгууллага оруулдаг болж тарах гэж штэ тийм ээ. За тэгээд яг нөгөө төсөв бүрдүүлэх байдлыг аваад үзэх юм бол улсын төсөв, орон нутгийн төсөв өдөргөл ингээл ялгаатай төсөв бүрдүүлээ явцдаг. Та түрүүн хоёр дахь зүйл нь бол цөөхөн эдийн аж ахуйн нэгжийн нуруунд дээр ер нь төвлөрөөд байгаа юм биш үү гэдэг дараагийн асуулт байх шиг байна тийм үү. Энэ бол бас яг түрүүн өнөрөөж тайлбарсан нэг хин илүү орлого олж гин гэдэг дээрээ суурилж гин гэсэн үг. Тэгэхээр манай
аж ахуйн нэгжүүдийн бүтцийг аваад үзэх юм бол яг одоо цөөхөн одоо томоохон аж ахуйн нэгжүүд бол одоо татврын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг ийм зүй тогтол бол байсаар л байгаа. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд тооны хувьд маш олон боловч татварт одоо татврын орлогод үзүүлэх нөлөөлөл нь бол одоо харьцангуй бага байждаг. Энэ жагуулгыг одоо сая энэ 2025 оны татврын шинжилгээний одоо суур судалгаа хийж явах явцад тэр улсын их хурлын ажлын хэсгийнхэн бол ажлын хэсэг дээр бол олж харсан үндсэн дээр ерөөсөө одоо энэ татврын шинжилгээг хийхдээ төсвийн орлого бүрдүүлнэ гэдэг талаас биш энэ аж ахуйн нэгжүүд чинь ажлын байр бий болгогч юм биш үү гэдэг талаас нь бодож энэ татврын шинжилгээг хийх ёстой юм биш үү гэдэг концепц хүртэл гарч ирж ирсэн гэсэн үг. Тэгэхээр зэрэг тэр олон одоо тань хэлээд байгаа нөгөө төсвийн орлогод давмгай нөлөө үзүүлж байгаа том аж ахуйн нэгжүүд бол мэдээж одоо татвараа төлдгөөрөө төлөөд явж штэ. Тэнд бол ямар нэгэн асуудал хүндрэл алга байна. Гэтэл өнөөдрийн бэртэрийн ярьж байгаа сэдв ч гэсэн ер нь бол жижиг аж ахуйн нэгжүүд дээр дунд аж ахуйн нэгжүүд дээр проблем нь өөрөө хүнд байдаг юм байна гэж яриад байна штэ. Тэгэхээр татврын ачаал нь өөрөө нөгөө өсөх гэж байгаа нөгөө шинэ тутам учраас ийм учраас одоо нөгөө татврын бодлого юмны хандлага ч гэсэн өөрөө л яг нөө жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд илүү дэмжих замаар бизнесийг нь тогтворжуулах бизнесээ томруулах энэ зорилго руу өөрөө татврын бодлого чиглэх юм байна гэдэг рүү л явж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол төсвийн орлогод эзлэх жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн эзлэх хувь хэмжээ бол бага байдаг. Энэ өөрөө угнасаа тэр нөгөө эдийн засгт оруулж байгаа хувь нэмэр олж байгаа орлого нь тийм байж штэ. Тэгэхээр зэрэг энд угаасаа төсвийн орлого бүрдүүлнэ гэдэг талаасаа биш ажлын байр бий болгогч гэдэг талаас нь харах нь зүйтэй юм болов гэдэг ийм концепц бол илүү явж байгаа. За татврын реформ одоо шинжилттэй холбоотой эргээд орно. Тийм энийг өшөө дэлгэрэнгүй нэлээ ярих гэж бодож байгаа. Өнөрөө агшаасаа нэг ийм зүйл асууя. Би бас түрүүнийг асуугаад яачлаа. За ер нь одоо манад чинь нэмэгдсэн өртгийн албан татвар гэж татвар байна. За зарим одоо байгууллагууд дээр бол энэ маань өөрөө бас хит их өндөр болчдөг. Энээс болоод бас их одоо жижиг дунд байгууллагууд маань өрөнд орж байгаа ийм зүйлүүд бас ер нь байна. Зарим би бас ингээд 1-2 бизнес эрхлэгчдээс ингээд сонсхолоор энэ чинь зорилгоо мартцсан төрлийн татвар болцоод байгаа гэдэг бас юм ярьж байна. Тийм. Тэгэхээр би зүгээр танаас асуух гэдэг байгаа гол зүйл маань за ер нь энэ нөөцтэй холбоотой татвар маань ер нь яг ямар зорилготой юм бэ? Тэгээд эн чинь одоо яг энэ зорилгынхаа дагуу ер нь явж чадчихэв үү? Хоёрдугаарт нөөт өгөхгүй, тий нөөтийн баримт өгөхгүй өнөөдөр бизнесүүд ингээд яваад бас болоод байна. Яагаад гэвэл хувь хүнийхээ өөрийнхөө дансан дээр авчиж чинь нөөттэй гэвэл одоо баримттай гэвэл одоо нэмэнштэй гэд хэлчихээр хүн асуулаад өгч чинь. Инхээр нөгөө бодтой бас нөөт төлөөд байгаа байгууллагууд нь өрсөлдөх чадамжаа алдах ийм асуудлууд байдаг. Тэгэхээр энийг ер нь та нэг сайхан тайлбарлаж өгөөч. За нөөт бол дэлхийн 1-р дайны дараа нэг математикч хүн санаачилсан гэдгийг. За энэ ер нь бол юу вэ гэхээр хүмүүс хэрэглээний ялгаатай байдалд амьдрдаг юм байна. Одоо ч бид тийм байгаа тий. Одоо дундаж амьдралтай хүмүүс за орлого багтаа иргэд шоо одоо орлогын ахуй орлоготой иргэд. Тэгэхээр тийм хэрэглээний ялгаатай байдал дээр нь тулгуурлаад ялангуяа хэрэглээ өндөртэй хэсгийн худалдан авж байгаа бараан дээр тодорхой хувь нэмээд ингээд одоо улсын төсөв мөнгө цуглуулах боломж байгаа юм байна шүү дээ. Тэгээд тэр хүмүүс бол тухайн үйлчлэгийг авах барааг худалдаж авах нь чухал болохоос биш 10 ч юм уу 20% ч юм уу үнийн хэлбэлцэл бол ялгаатай биш юм а гэж. Одоо жишээлбэл 90 онд бидний оюутан байхад маркетингийн хичээл дээр би үзчихсэн нэг сандгийн баячуудын дүүргийн үн арай одоо амжиргааны түвшин өөр дүүргийн үн хоёр өөр барааны үнийг ялгаатай тогтоохгүй бол одоо адилхан хямдхан үнээр тогтоочхоор одоо тэр амжиргааны түвшин гайгүйтэй одоо дүүрэгт тухайн бараа одоо муу зарагдах ч байдаг юм уу ийм байдаг одоо ингээд үнийн бодлого гэл нэг тийм ярьдаг. Ерөнхийдөө тийм зарчим дээр суйрлаад хэрэглээ өндөртэй хэсгийн үйлчлэгээний ч юм уу барааны үн дээр үйлчлэгээний үн дээр тодорхой татвар нэмээд ингээд улсын төсөвт одоо тэр дайны дараах одоо төсвийн одоо алдагдлыг нөхөх орлого олж болох юм шүү гэсэн санаа явуулчихсан. Тэгэхээр анхны санаа нь бол төсөвт орлого бүрдүүлэх байсан байгаа. Тийм ч учраас дэлхий дээр одоо 176 орн өнгөрсөн жилийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварыг нэвтрүүлсэн. Эдгээр улс орнуудын дунджаар төсвийн
татрын орлогын 5.1 буюу 20% орчмыг одоо нөөтөөр бүрдүүлдэг гэсэн. Тэгэхээр нөөт бол номер 1 зорилго нь бол төсөвт орлого бүрдүүлэх. Орлого бүрдүүлэхдээ бүр амархан бүрдүүлэх. Яагаад амархан бүрдүүлж ийнэ вэ гэхээр аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай адилхан одоо ашигтай байвал татвартай, ашиггүй байвал татвар төлөхгүй ч гэдэг юм. Бүр тайлангаа гаргаж дууссаны дараа улиралд нэг удаа, хагас жил болж ээж нэг удаа, бүр жилийн эцэст нэг удаа төлөгдөх. Хувийн орлогын албан татварт бас ялгаагүй тийм ч жилийн эцэст одоо үйлчлэнэ. Тэгэхээр ингээд дундуур нь төсөвт одоо мөнгө дутагдахаар байгаас тэдгээр дотрыг харах юм бол гэтэл нөөтөл эцсийн үр дүнг харгалздаггүй тухайн бараа ажил үйлчлэгийг ашигтай зарж гэнэ үү, алдагдaltaй зарж гэнэ үү гэдгийг харгалзахгүйгээр зарж борлуулж байгаа үнийн дүнд нь л оногдуулждаг учраас төсвийн найдвартай их өсвөр болдог. За харин сүүлд бол нэмэгдсэн үртгийн албан татвар нөгөө нийлүүлэлтийн гинжин эхлэхний үе шат болгонд оногдуулаад өмнөх үе шатандаа худалдаж авсан зүйлийнхаа нөөтийг дараагийн үе шатнасаа цуглуулсан нөөтөөс хасаад зөрүүгээс нь татварлуулдаг байна да. Манайхан нөгөө хасагдах нөөт байхгүй байна гэж яриад байгаа. Тэр хасалтын зарчим дээр тулгуурлаад үндсэндээ хяналтын үүрэг гүйцэтгэж эхэлсэн байхгүй. Өөрөөр хэлбэл одоо надаас одоо бараа худалдаж авсан иргэн ч юм уу аж ахуйн нэгж одоо худалдан авсан зүйлээ тайлгнажгаар би борлуулалтаа нуух боломжгүй болчихно. Би борлуулалтаа бүгдийн тайлгнаж байгаа юм чинь Батцангил өгшөөс судалж авч байгаа зүйлээ мэдүүлэхээс аргагүй. Тэгэхээр Батцангил өгшийн орлогыг тайлгнаж чинь Батцангил өгш танаас одоо худалдаж авсан зүйлээ ингээд тайлгна гэд ингээд шатаараалаад би биенийхээ яах нь өмнөх шатанд одоо өмнөх шатныхаа бэлтгэн нийлүүлэгчийн борлуулалтын орлогыг илчлэх одоо хяналтын үүрэг гүйцэтгээд эхэлсэн гэсэн нөөтийн хасалтын зарчим байна. Тэгээ энэ сүүлд бол бид нар нөгөө цаасан баримтаар яваад цаасан нөөтийн баримт шивэл ингээл явдаг байсан л да. Тэр үед бас хяналт тавихад төвөгт ширэгдэлтэй л байсан. Би биендээ хамаа намаагүй баримт хүчээд өчтдөг ингээд одоо аргалцдаг ийм асуудал байсныг татрын алба маань бол хяналт тавих үүднээс нөгөө нөөтийн баримтаа тусгай дугааруудтай болгож эхэлсэн. Тэр дугаарыг серийн дугаараар нь одоо ямар компани тийм серийн дугаартай баримтыг авсан хинийхээс гарсан баримт үгээд бүртгэж хяндаг болсон. Сүүлд бол одоо энэ цахим одоо систем шилжснээрээ бол одоо үндсэндээ бол борлуулалтын орлогыг хянах тийм ээ одоо ижил тэгш төлүүлэх ганц одоо арга хэрэгсэл маань бол бас нөөт болж хувираад шүү дээ. Тэгэхээр энэнийг яг хуу сүүлд 15 оны шинжилгээр энийг бүр яагаад эцсийн хэрэглэгч маань баримтаа бүртгүүлчих юм бол бүр одоо жижиглэн худалдаачин хэсэг орлогоо нуух боломжгүй болох юм байна. Тэгэхээр одоо эцсийн хэрэглэгчээс цуглуулад авчихсан нүүдийг тэр хүн ашиг болгож өөрийнхөө одоо дансанд авч үлдэхгүйгээр төсөвт төлөхөөсөр аргагүй байдалд очих юмаа гэдэг энэ одоо үүргийг олж хараад тэгээд эцсийн хэрэглэгчийг татврын одоо агентийн үүрэг гүйцэтгэж баримтаа одоо идэвхтэй бүртгүүлснийхэн төлөө урамшуул болгож эхэлснэ дээ. За энэ цэгээс хойш бол манайхан эцсийн хэрэглэгчийн татрыг чинь төлдөг юм байна штэ гэдэг ойлголттой болсон. Тэгэхээр нэмэгдсэн үртгийн албан татвар манаас татрын одоо боловсрол олгоход татрын мэдлэг олгоход нийт иргэдэд хэрэгтэй. Дараа нь тэр иргэдийн төлчихсөн нэгэнт барааныхаа үнээр дамжуулаад төлчихсөн байгаа татврыг төсөвт очих ёстой газар нь очиход бас нэг үүрэгтэй болж байгаа. Тэгэхээр нэмэгдсэн үртгийн албан татвараар бүх борлуулалт маань ил болчихж байгаа юм чинь нөгөө аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ч юм уу хувь хүний орлогын албан татврын орлогыг илчлэхэд бас яах нь бүрэн мэдүүлэхэд одоо үүрэг оройлттой болчихж байгаа. Тэгэхээр энэ 15 оны шинжилгээр нөөтөл ингээд ийм хяналтын механизмтай юм аа. Ер нь бол одоо хяналтын үүрэг нэг давуу юм аа гэд ярьсныг ихэнх хүмүүс юу гэж ойлгосон гэхээр нөөт чи ерөөсө хяналтын хэрэгслэл юм байна шүү дээ. Бүртгэлийн хэрэгслэл юм байна. Ерөөсө татврын үүрэггүй юм байна гэдэг. Үгүй ээ, нэг номер бол татврын үүрэгтэй. Нөөт одоо дэлхийд даяар бүх одоо улс орнуудын татрын одоо 20 орчим үеийг бүрдүүлээд шүү дээ. Яг нь манай орны эдийн засгийн гол онцлог нь бол одоо уурхай дагнсан, уул уурхаагаас их хэмжээний орлого болж байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бол одоо бусад татвартай ижил хэмжээний одоо төсвийн үүрэг гүйцэтгээд байна. Тэгэхээр аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хувьд бол нийт татвар төлөгчдийн 5 хүрэхгүй хувь нь тоогоороо шүү дээ, тийм ээ. Тийм одоо цөөн тооны том аж ахуйн нэгжүүд нийт татрынхаа орлогынхаа 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Харин нийт татвар төлөгчдийн одоо 90 гаруй хувь нь нийт татрынхаа орлогын 5 одоо хүрэхгүй хувийг бүрдүүлгээ гэдэг байгаа ч нөгөө 1.5 тэрбумоос доош бол одоо 90% нь хугацаагаа долгочжээ. 300 сая хүртэл орлоготой байх юм бол нэг одоо нийт ашигын 1% татвар төлөвлөж гэнэ гэдэг ингээд хөнгөл чөлөөлт жижигүүдэд маш их байгаа учраас бага татвар төвлөрж байна. Тэгээд томууд маань арай ахиу хэмжээний нөгөө манай эдийн засгийн бүтцийн л онцлог одоо нөгөө эдийн засаг маань солонгорч чадаагүй одоо үдэ аж ахуй анхдагч түүхий дээрээ нэмэн үрдэг шин гэсэн уул уурхайн бүтээгдэхүүнээрээ нэмэн үрдэг шин гэсэн бүтээгдэхүүн төдийлөн үйлдвэрлэж борлуулж чадахгүй. Тэгээд ихэвчлэн одоо уурхайн түүхийдээ л одоо зөөж борлуулж байна шүү дээ тийм. Энэнтэй уялдаатаагаар одоо жоохон татрын бүтцийн хувьд ондоо байх шиг байна. Тэгэхээр татрынхаа одоо нийт төсвийн орлогынхаа 80 орчим хувийг татраар бүрдүүлж гин гэж байна. Тэгээд тэрний 20 орчим хувийг нөөтөөр бүрдүүлж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэмэгдсэн үртгийн албан татварыг хэрвээ одоо хүмүүсийн хүсэж байгаа шиг байхгүй болгочихъя гэж үзэх юм бол нэгдүгээр хяналтын механизмаа эвдэх нь байна тогтчихсон.
Хоёрдугаарт одоо төсвийн орлого маань 20%-аар тасарна. Буурах нь байна. Тэгээ тэр 20%-ийг тэгвэл бид нар ашигын татвараар дахиад төлөх юм уу? Хүний орлогын халамтартыг нэмэх үү? Бусад одоо татваруудын хувь хэмжээг нэмэх үү? Өөр шин төрлийн татвар бий болгох уу гэдэг асуудал үүснэ л дээ. Би танаас бас яг уу нэмээд асууя. Одоо санаа нь за сая бол одоо татварын одоо шинжил ингээд хууль баригдаад ингээ явах болсон. За тэгэхэд одоо сайд маань ер нь бол ерөнхий сайд маань за ер нь энэ 10% чинь нэгсэндээ 5% болгоно гэдэг. Хоёрдугаарт яагаад 5% болгож ийн вэ гэхээр магадгүй одоо би бас буруу зүрх хэлж магадгүй ер нь бүх одоо ингээд бүх зүйлд л нөт байх хэвээр. Бүх зүйлийг л бүх орлогыг л ил болгоё. 70 орлого бас яваад байна гэдэг энэ одоо концепц одоо юу гэдгийг тайлбар юм бас явж байгаа шиг байна. Тэгэхээр энэ нь өөрөө ер нь үнэхээр зөв үү те? Үнэхээр 70 орлого яг байгаад байна уу те? Мэдээж байгаад байна л гэж одоо үзэж байна гэсэн үг шүү дээ те. Хөвчлэн яг уу саяны 15 онд ил тодын хууль гарч мөрдөөд тэгээ 16 оноос баримт систем нэвтрүүлээд тэгээд ялангуяа одоо томоохон дэлгүүр худалдааны төв, томоохон бизнес эрхлэгчид, том харилцагчдтай бизнес эрхлэгчид энэ төр бол үндсэндээ одоо бүх орлогоо мэдүүлж байгаа. Тэгээд нэг данстай болсон. Одоо тэг 2 3 данстай байгаа л одоо тал орлогоо мэдүүлээл талын нуугаал ингээл нууж авчаал явах боломж үндсэндээ байхгүй болсон. Жижиг бизнес эрхлэгчид маань бол мэрсэр байна. За тэр ер нь бол юунаас үүдэлтэй болоод байна гэхээр би энэ гайл дээр асуудал байгаад байна гэж үзэж байгаа. Тэр жижиг бизнес жишээлбэл одоо нэг Улаанбаатар ихтлгүүрт хувцас судалдаадаг ч юм уу, Нарантуул зах дээр одоо нэг жижиг лангуутай үйл ажиллагаа явуулж байгаа иргэн маань бараагаа авах гээд одоо Ирээн ч юм уу, Бээжин ч юм уу явахаа болчихж нэг үе бодвол тэнд харилцагчтайгаа одоо шууд одоо харилцаад л бараагаа захиад л тэгэл одоо нэг каргоч гэдэг юм уу тийм ээ, одоо тэр дундын зуучлагчд гэдгээр дамжуулаад авчирж штэ. Гэтэл гайл дээр заавал одоо замын үдийн гайл дээр мэдүүлэх хийгээд. Гэтэл чин тэр хүн Нарантуул зах дээр 8 яж байгаа хүн бизнесээ орхиод одоо тэр зөвхөн тэр мэдүүлгийг хийхэд бол зардал гаргаад цагаас харцуулаад замын үд явах ач холбогдолгүй одоо ашиг тусгүй нэмэлт зардал. Тэгээ цаг хугацааны үед гарцтай ийм болоод байгаа учраас өнөө каргоныхын хандаад юу найдаад орхичдаг. Гэтэл каргоныхан бол тэр тээврийг эрхэлж байгаа бизнес эрхлэгч бол тэр жижиг бизнес эрхлэгчээс тээврийн зардлаач авчихна, ачиж буулгах зардлаач авчихна, мөн гайл дээр төлөх татвараач авчиж байгаа. Гэтэл тэр жижиг бизнес эрхлэгч бол тэнд өөрийгөө татвар төлж байгаа гэдгийг ойлгож байгаа ч хэсэг байна, ойлгохгүй ч хэсэг байна. Ойлгохгүй ерөөсөө тээврийн зардал авчрах зардал төлөөдөн гэж ойлгож байгаа ч хэсэг. Яг зөв. Тэгээ ингэхээр зэрэг жишээлбэл Бацангил өгшин авчирсан бараа Бацангил өгшин нэр дээр мэдүүлэг хийж чадахгүй. Яг үнэ. Тэгэхээр тэр хүн гайл дээр мэдүүлэг хийж чадахгүй болохоор каргон дээр мэдүүлэг, каргоны компани дээр мэдүүлэг хийж байгаа болохоор Бацангил өгш одоо 0 зүйл дээр ямар ч баримтгүй зүйл дээр борлуулалт хийж эхлэх гэж. Тэгэхээр чи нөгөө нөөтийн ачаалж асуулах нөөт байхгүй болчихно да. Тэгэхээр чи Бацангил өгш их хэмжээний татрын өрөнд орох гэдэг учраас одоо орлогоо нуух асуур аргагүй байдалж байгаа. Тэгээ энийг шийдвэрлэх арга зам нь бол одоо гүний гайл дээр Улаанбаатар хотод ч байдаг юм уу одоо тэр нэг юуны тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулна энэ төр гэл нэг юм яриад байгаа шүү дээ. Одоо төвөр ачаа мачаавал тэр энтрийг одоо хурдлаад тийм ээ энэ асуудлыг шийдэх юм бол жоохон ч гэсэн тэр хүмүүс Бацангил өгш гайлаар бараагаа оруулж ирэхдээ өөрийн нэрээр мэдүүлчихвэл тэр бараагаа зарж борлуулахдаа мэдүүлэхээс өөр аргагүй байдалд орно доо. Гэтэл нөгөө тал дахиад тэр каргоны компани эрсдэлд очиж байгаа. Яасан гэхээр баахан өөрийн бичтгэлийг өөрийн компани дээр мэдүүлээд оруулаад ирчдэг. Зарж борлуулах газар байхгүй. Гэтэл ингээ баахан нөөтийн илүү төлөлт байгаад байгаа. Нэг итгээд үгүй чи энэ илүү нөөтөө одоо зарчиж болно шүү дээ ч гэдэг юм уу. Одоо гадуур заримдаа нэг нөөт аавна өгнө гэж хүмүүс. Ийм байдал үсээд нөгөө өмнө чинь ам ташсан 93 гэдэг шиг болоод шүү дээ. Бас нэг илүү 2 3 төгрөг олчих юм шүү гэж явж итэл 2 3 жилийн дараа нөгөөт чи анхаарал татчих эхэлнэ шүү дээ. Гэхдээ энэ компани одоо яагаад ингэж жижигээр бараа оруулж ирсэн мөртлөөсөө том томоор борлуулалт хийгээд унаа энэ гэл. За ингээ эрсдлийн асуудал үүсээд хяналт шалгалт болонгууд нөгөө жижиг аж ахуйн нэгч чинь олсон мөнгөө өрчихсэн ч юм уу ийм байдлаа шүү дээ. Тэр мөнгө бөөндөө байж байхгүй шүү дээ. Гэтэл хизээ өнгөрсөн баахан татрын зөрчил илэрдэг. Энээс болоод ингээд асуудал үүсээд. Тэгээд энэ нь бол зөвхөн одоо татрын хувь хэмжээтэй холбоотой асуудал биш байгаад байгаа зөвхөн. Яг үнэ. Одоо ганцхан татрын алба дангаараа шийдвэрлэх боломжтой асуудал биш. Одоо тэр тээвэр логистикийг хариуцсан, одоо бодлого хариуцсан газар, за мөн гайлын байгууллага
Одоо ингээд ер нь бол засгийн газрын бүтцэд орж байгаа бүхэл одоо бодлого тодорхойлогч нар тэрний агентлагууд бүгд хамтран ажиллаж байж энэ бизнесүүдээ яаж одоо хүндрэлж хэрэгтлэхгүй байлгах вэ? Яаж одоо дэмий зүйл сэтгэхэд хүргэхгүй байх вэ? Яаж буруу зүйл хийчихэд хүргэхгүй байх вэ гэдэг талаас бол арга хэмжээ авч явуулах зайлшгүй шаардлагатай болж байна. За би Батцангэл байцаагчаас ингэж асууя. За ер нь жижиг дунд бизнесүүд татврын байгууллагаас бол одоо хамгийн их хайдаг. За үүний одоо ер нь жинхэнэ шалтгаан нь юу вэ? За яг тэ жижиг дунд бизнес яг том бизнесүүдийн хувьд бол эдгээр чинь нөгөө мэрэгжлийн боловсон хүчин нэгтлэн бодогчдод ажиллаад цалин урамшуул аваад тэгээ тэрнийхээ төлөө тэр хүмүүс чинь мэрэгжлийн ажил гүйцэтгэж явж штэ. За жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд бол нийтлэг гарч байгаа бас нэг сул тал нь ядгүй гэхээр зэрэг тэнд нөгөө мэрэгжлийн нэгтлэнгүй байх тохиолдол их байж байгаа. Тэгээ нөгөө мэрэгжлийн нэгтлэнгүй байх. За тийм учраас одоо нөгөө нэгтлэн бодох хүртэл хөтлөлт болон татвартай холбоотой харилцаан дээр одоо яг нэг тийм нөгөө цаг тухайд нь бүртгэлээ хөтлөө тайлгнах юм байхгүй болчихно гэсэн үг шүү дээ. Ер нь бол бас нэг сул тал нь юу байдг вэ гэхээр зэрэг одоо нөгөө тайлангийн хугацааны эцэст ч юм уу нөгөө захирал маань хуваарь бизнес эрхлэгч маань баахан баримтууд цуглуулсан байж байгаа л одоо нэг гэрээд нэгтлэнч гэдэг юм уу те. Ийм одоо хүмүүсээр одоо дамжуулаад ингээд нөгөө нэг татврын тайлан тэгтлэн бодох хүртэл санхүүгийн тайлангуудаа гаргаа явахад тэр дунд одоо яаж яах вэ гэхээр зэрэг нөгөө баримт юм орхигдох, ажил гүйлгээ дутуу бүртгэгдэх те. Нөгөө нөхөр чин баримтуудаа цуглуулж хармаалж явж байгаа заримыг нь бүртгэлд оруулж, заримыг нь оруулж чадахгүй байж гэдэг юм уу те. Энэ мэтчлэнгийн юмнууд их байдаг байхгүй юу? Тэр чинь яаж нөхөр зэрэг нөгөө цөөхөн үнэтэй бас нөгөө зохион байгуулалтын хувьд бол бас эрсдэлд учрах хэмжээнд л болчих чинь гэсэн үг шүү дээ нь бол те. Энэ бол ерөнхийдөө би бол энэ жижиг болон одоо дунд аж ахуйн нэгжүүдэд гарч байгаа хамгийн том проблем гэж харж байгаа. Мэргэжлийн хөнгө учраас тэр нөгөө бүртгэл хөтлөлт юмн дээр бол алдаа гаргаж ийн. Нэгэнтээ алдаатай байгаа мөн нөгөө талаас алдаа байж магадгүй гэсэн айдас нөгөө нөхөрт байж байгаа учраас яаж нэг татврын байгууллага хэл чалгалт гэдэг утгаараа шууд хараад одоо хитэх болгоомжлох айх ийм нөхцөл байдал үүсэх юм болов уу гэж зүгээр би бодож байгаа. Түүнээс биш яг одоо тэр ажил гүйлгээ юм баримт дээр суурлаа тухай бүрдэнд бүртгээ явуучих юм бол энд ямар ч эрсдэл үүсэхгүй л гэж харж байгаа шүү дээ. Ер нь бол тийм ээ. Тэгэхээр гол айдас бол би энд байдаг юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр гол мэдээж одоо айдас байна гэдэг чинь одоо өнөрөө огшийн хилдгээр ямар нэгэн байдлаар үнэхээр л одоо бид нар чинь жижиг дунд өрхийн гэх юм уу одоо бизнесүүд бол үнэхээр одоо худалдаан дээр суурилж байна. Яг л ингээд саяны өнөрөө огшийн хилдэг шиг гайл дээр ч гэдэм үү өөрийнх нь одоо нэр дээр биш юм ороод ирсэн. Тэгэхээр тэрийг бол би өнөөдөр хувь тансандаа авчиж болж байна. Эргээд одоо тайлгнах одоо яг үнэндээ бол одоо нэг сарда 200 гүйлгээ хийгдсэн байхад энийг нэг багцлаад 30 юм уу 40 гүйлгээний баримт байгаад тэрийгэ өгөөд ёстой гэрэд юмар тайлгнаж чинь. Тэгэхээр ер нь бол бизнес эрхлэгч өөрөө нэг тийм цаанаасаа одоо нэг тийм нэг овжин байдлаар ч юм уу эсвэл тодорхой хэмжээнд ингээд нөхцөлийг ашигласан. Хин ч гэсэн ер нь бас нэг цорхоо юм ашиглаад болгочихыг л бодно шүү дээ. Өөртөө 5-3 төгрөг ингээд яачи гэж бодно. Гэтэл яг амьдрал дээр энэ нь өөрөө явсаар гоод яг одоо мэрэгжлийн ойлголт одоо юу гэдгийг хүн хүч, хүний нөөцийн асуудлаас болоод ер нь татврын байцаагч бол одоо супер эрх мэдэлтэй гэдэг нийтлэл бас бүр гарсан байна. За бас яг үнэхээр одоо би бас танаас үргэлжлүүлээд асуух гээд ярьж байгаа. Ер нь бол энэ татврын байцаагч дан саах эрхтэй одоо хүн байгаа шүү дээ. Тэгээ бизнесийн орчинд одоо ямар ийм одоо эн чинь бол би бас нэг талаараа хүнээс хамаарж байна гэдэг бол өөрөө маш том системийн эрсдэл. Хувь хүний үзэмж, хувь хүний одоо авилгал хэл ахуул үүсэх эсвэл одоо ах トゥ хамаатанс одоо ингээд нэг өнөрөө өгч түрүүн хэлсэн өнөөдөр жижиг дунд бизнес эрхлэгч бол ингээд нэг тийм татварыг ингээд нэг зайлсхийж болдог гэж л хараад байна шүү дээ. Тэгэхээр энэ ер нь бас яг энэ одоо нөгөө системийн энэ эрсдлийг яаж цөмөрөө ер нь байхгүй болгох хүнээс хамаарсан, байцаагчаас хамаарсан биш болгох вэ? Ер нь бид нэр хэр энэнд бас ойр байна.
Тэгэхээр сая бас ярьсан нөгөө нөөтийн тухай хуультай холбоотойгоор энэ ер нь бол яг нөгөө түрүүн хэлсэн чинь нэмэгдсэн өөрчлөлт албан төрийн тухай хууль бол нэг талаас ордог бүрдүүлнэ, нөгөө талаас хяналтын чиг үүрэгтэй болоод улам бүр төгөлдөрч байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг ер нь бол нөгөө төлбөрийн баримтын систем дээр суурилсан энэ харилцаа яваад эхлэхээр зэрэг одоо сүүлийн үе чинь бид нар нөгөө big data хиймэл оюун ухаан гэж их ярьдаг болчихж шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг түрүүн одоо хэлсэнчлэн нэг хүний зардлаа нотлох гэж байгаа оролдлого нь нөгөө хүний орлогыг тодорхойлоо явцдаг. Тэгэхээр зэрэг ер нь бол ингээд ер нь бол энэ төлбөрийн баримтаар суурилсан энэ big data буюу энэ хиймэл оюун ухаан чинь өөрөө ерөөсөө эдийн засгийн бүхэлд нийтлээд болгоод өчөж байгаа юм. Тэгэхээр зэрэг одоо ялангуяа сүүлийн жилүүдэд хийж байгаа энэ татварын болон одоо энэ цахимжилтын процесс бол өөрөө улам бүр энэ хүнээс хамааралгүй болохын боломж нь бүрж байгаа. Одоо та бүхэн анзаарж байгаа бол энэ 23 оны тайлан 24 оны тайлангууд эдгээр өгж яхад бол ялангуяа хувь хүний орлогын албан төрийн тайланг бол татварын систем бүр өөрөө бэлдээ өгч байгаа шууд цаанаас нь. Шууд бэлдэж өгөөд иргэн өөрөө ерөнхийдөө хяналт тавих байдлаар хяналт тавиад одоо болж ийн гэж үзэх юм бол илгээхээр илгээчихэж байгаа. Одоо ер нь бол хувь хүний орлогын албан төрийн тайлан дээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дүнгэл бараг гараас орж байгаа байх шүү. Бос нь системээс татагдчихж байгаа. Гэх мэтлэнгээ эн чинь өөрөө ингээд улам бүр яаж гинэ автоматчаа захимжаад байна. Тэгэхээр энэ бол одоо нэг талаасаа хүний оролцоог багасгаж байна. Хоёрдугаарт нь бас зүгээр яг жоохон яхад татварыг зөвхөн хуулиар тогтоо. Хуульгүйгээр ямар нэгэн татварын харилцаа байхгүй гэсэн үг. Нэг. Нөгөө талаасаа Монгол улсын үндсэн хуулинд ч заагдсан байж гэн иргэн бүр хуулиар ногдуулсан татварыг төлөх үүрэгтэй. Хэрвээ одоо хууль байгаа тэр хуулиар ногдуулсан татвар ногдуулж байх юм бол тэрийг төлөх үүрэгтэй. Тэгээ Монгол улсын татварын ерөнхий хууль заасны дагуу бол ер нь бол татвар төлөгч маань Монгол улсын хувьд бол яаж яана өөрөө тодорхойлж төлөх зарчимд суурилдаг. Би ийм орлого олсон, энээс ийм төрөний татвар ногдуулж төлнө гэд. За ингээд татварын хууль тогтоомж болгон дээр тухайн одоо татварыг тайлагнах төлөх хугацаа тодорхой байж байгаа. Ингээд энэ хугацаа өнгөрчих юм бол яаж яана үндсэндээ татварын өртөө тооцогтой явчихж байгаа юм. Та нөгөө дан саах тухай ярьсан учраас тийш орох гэдэг гэсэн үг тийм. Ингээд татварын өртөө тооцогтой явчихдаг. За ингээд нөгөө ногдсон татварыг төлөх үүрэгтэй гэдэг түрүүн хэлсэн тийм ээ. Ингээд нөгөө өөрөө тодорхойлоод төлөх үүрэгтэй байжгаад тэр үүргээ хэрэгжүүлэхгүй нөгөө иргэн маань аж ахуйн нэгж маань татвар төлөх үүргээ хэрэгжүүлэхгүй хуулийн хугацаа өнгөрчих юм бол гэж. Хуулийн хугацаа өнгөрчих юм бол яаж яах вэ зэрэг хууль гэдэг чинь ер нь бол заавал дагаж мөрдөх хэрэгтэй. Дагаж мөрдөхгүй бол хариуцлагын механизм бол албадлагын механизм заавал байж идэг штэ. Бүх төрлийн хуулийн дээрээ яг энтэй адилхан татварын хууль тогтоомжуудын хувьд ч гэсэн яг нөө тэр одоо ногдуулсан татварын хөрөгийг төлж барагдуулахгүй тохиолдолд за эхлээд процесс ажиллагаа явагдана тийм ээ нийтлэг ажиллагааны дагуу за нэхэмжлэл хөргүүлнэ, мэдээлэл хөргүүлнэ те. За ингээд нөгөө татвар төлөгчийн төлбөрийн байдал янз бүрийн юмтай уялдуулаад татварын хуулийн заасны дагуу одоо тийм хөнгөлөлт идэлүүлэгч гэдэг юм уу те. Татвар төлөгчийн одоо бичгээр гаргасан хүсэлтэн дээр үндэслээд татвар төлөх хугацааг хооч нь одоо 2 жил хүртэл хугацаагаар сунгаж болдог үг нь бол. Тэгээд ингээд төлбөрийн хуваарь дээр тохирооч юм уу хөнгөлт эдэлж байгаа тохиолдолд бол албадан ажиллагаа явагдахгүй. Харин тийм боломж үүсэхгүй. За нэг тохиролцсон хугацаанаасаа ч юм уу хуулиар ногдуулсан хугацаанаасаа ингээд төлөхгүй хойшилчих юм бол хуулийн дагуу дахиад татвар хураах албадлагын арга хэмжээр орох ёстой. Хуулийн дагуу энэ чинь зохицуулсан харилцаа байхгүй юу? За ингээд албадлагын арга хэмжээ маань юунаас эхэлдэг вэхээр зэрэг одоо харилцах дансанд битүүмж тавих тийм ээ. Тэндээс одоо татварын өрийг одоо давуу ирэхээр хамгийн түрүүнд одоо давуу байдлаар татварын өрийг барагдуулах ийм зарчим руу хуулийн зарчим байж байгаа. За ингээд одоо харилцах дансыг нь хаагаад татвар өр барагдахгүй байх юм бол одоо цаашаа авлагыг нь битүүмжлэн, хөрөнгүүдийг нь битүүмжлэн, тэрийг нь одоо дуудлага худалдаанд оруулна, мөнгийг нь одоо хуваарилж гэдэг юм ингээ бүр хуульчилсан нарийн ажиллагаа байж байгаа учраас одоо тэр дан саахтай холбоотой процесс бол яаж гэнэ хуулийн дагуу хийгддэг ийм ажиллагаа гэдгийг ялж яагаад тэгэхээр нөгөө өөрөө татвараа тодорхойлоод төлөх үүрэгтэй тэр үүргээ биелүүлээгүй тохиолдолд албадлагын арга хэмжээр орж ийнэ л гэдэг ийм зүйлийг байж байгаа. Энэ дээр нэг юм нэмээ хэлчих. Хүмүүс дансыг хаацсан гэхээр бизнес зогсоочлоо. Одоо манай бизнес ингээд зогсчлоо гэдэг. Тэгэхээр данс хаана гэдэг нь орлогын гүйлгээг нь бол хаахгүй шүү дээ. Одоо тухайн бизнесийн орлого нь тухайн дансаараа ордгороо ороод байна. Гол нь яг өөр зүйлд мөнгө ялангуяа жижиг бизнесүүд өөр зүйлд мөнгө их зарцуулдаг. Бас энэ дээр одоо татварыг хугацаанд нь төлөөд хэмжээний өөр хоримтлуулахгүй бах. Энэ албадлагын арга хэмжээг яг зөвхөн би татварын талд ярьж байгаа юм биш шүү. Бизнес эрхлэгчтэй л одоо мэдлэг олгох гэдэг байна. Энэ албадлагын арга хэрэглээд байгаа нь хоёр талтай юм. Нэг нь бол одоо та хоёр жишээлбэл мэд орших
Бацангил хоёр татвар төлөх талаараа яг ижил хариуцлагатай байх хэрэгтэй. Ижилхэн жишээлбэл мэд орших нь өөрийгөө чадан ядан бүсэж хангалж байгаа татвараа хугацаанд төлчих. Тэгвэл Бацангил төлөхгүй яваалаа. Тэгээ Бацангил төлөхгүй яваалаа гэж Бацангил тэр мөнгийг өөртөө эргэлдүүлээл мэд оршихтай өөр төвшөнд өрсөлдөх гээд шүү дээ. Мөнд орших болохоор бага мөнгөөр өрсөлдөж чинь татвараа төлсөний дараа гэтэл Бацангил бол мөнгөө төлөөгүй байхдаа өрсөлдөн. Ийм байдал үүсгээд байгаа нэгдүгээр. Дараагийнх нь бол тэр дансыг хааж байгаад эсвэл одоо ямар нэгэн тусгай зөвшөөрөл энэ төр сонгохыг одоо татрын өргөө байх хэрэгтэй энэ гэдэг шаардлага тавиад байгаа чинь нэг талаасаа тухайн татварлагчид бас яах нь туслаад байгаа юм. Эрсдлээс хэрэг. Жишээлбэл 1 жилийн өрийг хуримтлуулж байгаа төлөх, дараа нь 2 жилийн өрийг төлөхгүй байх, 3 жилийн өрийг хуримтлуулах, 4 жилийн өрийг хуримтлуулах юм бол тухайн татварлагч сүүлд нь бүр төлж чадахгүй байх хэмжээнд очих. Өшөөдрийн хэмжээний хуримтлагдсан өрөөс одоо төлөх торгуул алдан одоо тэр хариуцлагын дүн бас одоо тэрийгэ дагаад өснөөд гэтэл баг байхад ялангуяа жижиг дунд бизнесүүдийн бас нэг дутагдaltaй юм юу байдаг гэхээр хувийн данс, хувьсгалын данс хольж утгадаг. Компанийнхаа данснаас өөрийнхөө хувийн амьдралдаа мөнгө зарцуулдаг. Одоо энэ жил ингээд дансыг битүүмжлэхгүй ч юм уу тэгж байгаа төлж байгаа гэдээ өнгөрөөчөнгүүд магадгүй нэг жижиг бизнес эрхлэгч татврын одоо юм уу санхүүгийн мэдлэг сул байж болно л та бүгдээрээ одоо сайн байхаа. Одоо энэ удаа татварлахгүй байгаа юм чинь одоо татрын өрийг нэг мөнгө байгаа чи энэ мөнгөөрөө сайхан зугаалч тэрийг ирээрээ. За эсвэл машинаас олчих гэдэг юм. Ингээд өөр төлөвлөөгүй зүйлд мөнгөө зарцуулчихдаг. Гэтэл нөгөө өөр хэвээрээ байж л байдаг. Тэгэхээр ийм эрсдлээс бас яах нь вэ? Баг дээр нь төлөвлөлээд ингээд арга хэмжээ аваад байгаа юм гэдгийг бас анхаарах хэрэгтэй юм. Харин зүгээр яг татварлагчид бас одоо тэр зөрчлийн хууль мөл ч гэдэг юм уу те тэрийгээр одоо тэрнийг одоо уян хатан байдал баримтлахгүй байх одоо нэг ийм зүйлүүд бол бас ажиглагдаад байгаа. Тэр нь бол одоо нэг татварлагчдад төвөгтэй байдал үүсгээд байгаа юм шиг, айлгаад байгаа юм шиг тийм ээ. Юуг бол одоо торгон шийтгэнэ гэдэл нэг тийм мэрэгжлийн одоо татрын байцаагч ялангуяа одоо бүр одоо дүүрэг, аймаг, сум энтерт байгаа одоо жижиг нэгжүүд байж та анхдагч нэгжүүд дээр байгаа хүмүүсийн хандлага, мэдлэг бас одоо ур чадвар энэ төр нөлөөлөөд за одоо тэгээ чадан ядан татраа төлөх гэдэг юм уу тайлагнах гэж явж байгаа хүмүүсийг одоо зөрчлийн хуулиар далаалгаад торгон юу гэж торгон шийдэх нэг 2 хоног нөтийн тайлангаа хүндч одоо янз бүрийн асуудал тулгарна одоо хожигдуулсан шалтгаанаа тоочод байхад одоо нээж өгдөгч байдаг юм. Тэрнээс болоод нөгөө компани баримтаа шивж чадахгүй байдал үүсдэг ч юм уу тийм ээ. Тэгээд ингээд дараагийн хүндрэлүүд үүсээд идэг. 2-3 жил яасан ийс нь мэддэхгүй алга болчих асуудал. Нэг 2 хоног хожигдуулах асуудал 2 өөр зүйл юм а гэдгийг ойлгоод нэг бас нэг наантай цаантай тийм ээ бас уян хатан байдлаар одоо хэн шалгалтан дээр ч бас тийм асуудал байгаа шүү дээ. Дараа нь тэр татварлагчийн амьд шиг байлгаж хагаад үйл ажиллагаагийн зогсоочихгүй байж хагаад татварлагчийн тоог олон байлгах хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй байтал чинь ингээд зүгээр л зөвхөн хатуу хуулийн зүйл заалт барьчихад тэгээд одоо тэрэн дээрээ тийм уян хатан биш байдал баримтлаад байгаа нь бас тэр татвараас айх нэг үндэслэл болоод байгаа юм нэг одоо шалтгаан болоод байгаа. Харин нөгөө нөөт төр түрүүн би бас нэг 2 зүйл дутуулчих. Нөөт чинь биднэрт бол бид бүгдээрээ хэрэглэгч штэ бид нар нөөт төлж байгаа гэртээ талхаа тарихтаа ч хэрэглэгчид хэрэглээний нэгдүгээр соёлтой, хоёрдугаар хэрэглээний хэм хэмжээтэй, гуравдугаар хэрэглээгийн хандаг байгаа ч гэдэг сигналыг өгдөг юм. Ялангуяа одоо би энэ баримт системийг жоохон боловсронгуй болгоод энэ нөгөө бараагаа ангилдаг штеп. Тэр ангиллыг нэг баримтыг дотор нь хэд ангилах боломж олгочоосэй гэж харддаг юм. Одоо бол нэг баримтыг бөөнөр нь ангилаад багцаар. Гэтэл жишээлбэл би нэг баримтан дээр хүнс авсан байвал хүнс гэж ангилаад одоо барааны кодоор ингээ ангилж байгаа штеп. Тэр кодоор магадгүй бүр надад автомат ангилаад өгчвөл би өрхийн төсвөө тэнцэнээс хөтлөх боломжтой болчихж байгаа байхгүй. Би одоо юу хэрэглээд байна гэдгийг мэдэх боломжтой. Магадгүй дараа сарда би төлөвлөгөө гаргах боломжийг олох ийм ач холбогдолтой. Нөгөө талаас нөөт өргөн суурьтай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл чөлөөснөөс бусад зүйл дээр нөөт оногдуулах хэрэгтэй. Тэгэхээр алагчилж үзэх ёсгүй. Хамгийн өргөн суурьтай байх хэрэгтэй. Татвар дараа нь төвийг сахисан байх хэрэгтэй. Бид 3 бие нэгээ ингээд давнсан бизнес эрхэлж байгаа бол бид 3 хин нэгийг нөөт дээр илүү харж үзэх ёсгүй. Яг л адилхан байх хэрэгтэй. Тэр өргөн суурьтай гэдэг нь аль болохоор чөлөөлөх зүйл бага байх хэрэгтэй гэж үздэг онлын хувьд. Гэтэл манайх одоо энэ ч үндэсний үйлдвэрлэгч тэр ч тийм юм энэ ч юм гэж чөлөөлөл явах юм бол тэрний дараагийн харилцагчд асуудал үүснэ. Нөгөө нөөтийн буцаа олголтын чинь одоо ач холбогдол бас байхгүй болно тийм ээ. Тэгэхээр тэр татрыг 5% болгох нөөтийг яг хувь хэмжээг 5% болгох потенциал манай улсад байна уугүй юу гэдэг дээр суйрлах юм л да. Төсвийн хэд өрөлгөн байдал хэтэрхий их төсөв тэлчихсэн байгаа байдлын энтрийг хомих юм бол
нөөд байтгаа бусад татрыг ууруулах боломж байгаа л баг. Ягаад гэвэл манайх бусад улс орныг бодох юм бол уурхайн баялагаас орж ирж байгаа үдэд хэдий өөр улс оронд байхгүй орлого байгаа шүү дээ. Амнат гэдэг тийм ээ. Ийм боломж бол байгаа баг. Тэр нөөтийн урамшууллын дүнг нэмэгдүүлээд байгаа нь бол яах вэ? Эцсийн хэрэглэгч баримтаа бүртгүүлэхийг нэгдүгээрт бүртгүүлэхийг дэмжиж байгаа нэг ойлголт байгаа бах. Нөгөө талаас харин нөгөө татрын үр ашигын тухай нэг онлын ойлголт байдгийн. Тухайн төрлийн татрыг хураахын тулд нэг төрлийн татрыг хураахад хоёр мөнгнөөс илүү хэмжээний зардал гаргаад байвал тэрийг үр ашиггүй татвар гэж үздэг байхгүй бүхэн ажил явдал болж хураагаад тий. Яг зүгээр нөгөө талаасаа энэ дэлхийн ертөнц эзэн засгийн бүтэц янз бүрийн зүйл өөрчлөгдөөл байна. Яг энэ халамж иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх байдлыг нөөтийн буцаан олголт буюу урамшууллын системээр дамжуулаад бүрдүүлж одоо бий болгож болохын гэдэг онлын өөр концепц гарч ирж штэ энэ дээр. Гэтэл бага орлоготой иргэдийн худалдаж авч байгаа зөвлийн ихэнх дийлэнх бараа нь чөлөөсөн бараа байгаад их юм бол энэ тэр зорилгоо биелүүлж чадахгүй төрнө гэсэн үг. Тэр нь гажууднаа гэсэн үг байхгүй юу? Түрүүн нөгөө нэг албадлагын арга хэмжээндээ би үргэлжлүүлээд нэг зүйл хэлье. Ялангуяа жижиг дунд бизнесүүд, шин тутам бизнес эрхэлж байгаа хүмүүс бас энийг анхаарч явах хэрэгтэй юм шиг байна. Ягаад тэгэхээр зэрэг татварын ерөнхий хууль дээр тэр мэдээж одоо шин тутам бизнесийн эдгээр бол мөнгө хөрөнгөний дутагдaltaй байдал, үйл ажиллагаа жигдрээгүй байгаа байдлаас тэр шалтгаалаад бид нар чинь нөгөө ногдуулсан татварыг төлж чадахгүй байх ийм тохиолдлоос үүсч болно. Ягаад тэгэхээр хөрөнгө оруулалт, эцэг хөрөнгө оруулалтын мөнгө өгөөж нь орж ирээгүй дэр байх үед. Энэ үед яг үхээр зэрэг бид бас татвар төлөгчдөд боломж ус байж байгаа. Татварын одоо цаг төлөх хугацааны хөнгөлтийн боломж. Өөрөөр хэлэх юм бол үнэхээр одоо тийм бизнес хүндэрсэн юм байгаа болвол бид нар нөгөө харьяа татварын албандаа бичгээр хүсэлт гаргаж авах хэрэгтэй. Бичгээр хүсэлт гаргаад тэгээд одоо юу гэдэг өнөөдөр ногдуулсан байгаа татварыг уг нь бол хуулийн хугацаанд болцсон. Гэхдээ бизнесийн ийм одоо төлбөрийн чадварын асуудал байгаа учраас ийм хугацаанд төлж барагдуулъя гэд одоо тийм төлбөрийн хуваар тохироод ингээ явах боломж нь бол байж байгаа. Ер нь бол түрүүнд би хэлсэн хэрвээ ингээд татварын одоо төлөх хугацааны хөнгөлтөнд эдлэхээр бичиг хүсэлт гаргаад татварын албан зөвшөөрсөн ийм үед бол хизээч тийм бодлогын арга хэмжээ хийгддэггүй. Тэгэхээр зэрэг бас бид нар бол яаж яана хэрвээ үнэхээр одоо тэр мөнгө хөрөнгөний дутагдалд орсон ийм байгаа үед бол татварын албатайгаа хариуцсан одоо татварын байцаагт харьяа татвар албатаа бичгээр өсөлт гаргаад энэ одоо дансаа хаалгахгүй хив яваад ах боломж нь уг нь байж л байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар нэг талаасаа яадгүй гэхээр зэрэг бид ер нь бас их жоохон хайхрамжгүй. Хайхрамжгүйгээсээ болоод өөрсдөө эргээд яах нь хязгаарлалтын арга хэмжээнүүд рүү орж гад байдаг. Урьдчилал одоо энэ асуудлаа бичгээр хүсэлт гаргаад одоо тэр татварын өөр төлөх хугацааны хөнгөлтийг эдэлж болж ийн л гэсэн үг шүү дээ. Ер нь бол тий. Ер нь бол одоо сүүлийн үед ч гэсэн одоо уян хатан байх тухай ярьж байгаа тий. Эн чинь хоёр талын харилцаа байхгүй ер нь бол. Дугаа яваалаа гэвэл одоо бас яаж одоо ойлгох вэ? Чизүү өстэй тий. Хүсэлтээ гаргана. Одоо үнэхээр одоо тэр бизнесийн хувьд одоо тий хүндрэлтэй төлбөр төлөх хүндрэлтэй байгаа юм бол энэ одоо хөнгөлтөнд хамрагт боломж бол байдаг. Энэ боломжоо бас эдэлж болох нэ л гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ боломжийг эдлүүлэхийн тулд миний бодлоор бол би одоо нэг жоохон шөөмжлөлтэй юм хэлчихэ. Татварын алба ажилтнуудаа одоо мэдлэгжүүлэх. Тэгээ энийг илүү ойлгуулах. Тэгээд ямар тохиолдолд ийм зүйлийг хүлээж авч хэрэгжүүлэх вэ гэдгийг илүү сайн арга хэмжээ авбал зүйтэй юм болов. Тэгээ энэ талаараа бас нийтэд сурталчлах хэрэгтэй юм болов гэж бодоод байгаа. За татварлагч мэдэхгүй. За мэдсэн зарим нь хандыг гэхээр нөгөө субъектив нөлөөлөл орж ирж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ аль болохоор субъектив нөлөөллөөс тухайн хувь хүнээс тухайн өргөдөл гомдлыг хүлээж авч байгаа, хүсэлтийг хүлээж авч байгаа анхдагч нэгжээр ажиллаж байгаа ажилтнууд одоо бүх татварлагчдад тэгш үйлчлэх ийм байдлыг бий болгох. Тэр уян хатан байдлыг эдлүүлэх одоо уян хатан зарчмыг баримтлахын тулд тухайн хүнд бас онлын мэдлэг хэрэгтэй. Тэгэхээр би энэ ялангуяа энэ татвар нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудыг энэ онлын мэдлэгээр жоохон цэнэглэх хэрэгтэй гэж ойлгоо. Онол сонсноо гэдэг чинь өөрөө тухайн зүйл дээр ямар зарчим баримтлах хэрэгтэй юм бэ? Тодорхойгүй байгаа зүйл дээр би ямар зарчим баримтлах вэ? Гэдэг зүйлийг одоо угнаас нь улс хуурнаас нь ойлгоно да. Тэгээ улс хуурнаас нь асуудлыг ойлгосон хүн бол асуудалд арай өөрөөр хандна. Гэтэл тэгхгүйгээр нэг хүн бичиг өгдөг, ирж уулз гэдэг. Нэгч төгрөгийн орлого олоогүй газрыг нөөтийн тайлангаа хожигдуулсан гээд сая 500 сая төгрөгийг торгуул биччихсэн тохиолдол надтай тааралдаж л байсан. Тэгээ тэр хүн одоо тэр айлыг юугаар төлөвлөх гэж байгаа гэж одоо тэр сая 500 сая төгрөгийн торгуулийг нөөтийн тайлан нэг сар хожигдуулсны төлөө тэр нэг сар хожигдуулсан шалтгаан нь нягтлан бодогч солигдоод тэг нягтлан бодогч асуудал үүсгээд тухайн нягтлан бодогчийг халаад явуулчихсан маргаантай байх хооронд нэг
эрхлэн бодогчдод бас хувийн хандлага гаргаад тэр тайлан хожигдуулсан байна шүү дээ. Тэгэхэд тэнд хин буруутай вэ гэдгийг харгалзахгүйгээр одоо жишээлбэл торгуулт. Тэгэхээр энэ байдлыг засах үндэс юу вэ гэвэл ийм зарчим баримтлах ёстой юм а. Тодорхойгүй байдалд яах вэ? Ийм зүйл дээр одоо ямар зарчим баримтлал ер нь зүйтэй юм бэ гэдэг талын ойлголт, онлын мэдлэгийг олгох зайлшгүй чухал болчиход байна гэж үзээд байгаа юм даа. За би Батсангал байцаагчаас бас асууя. За мэдээж татврын ерөнхий газар маань ер нь мэдээж энэ угаасаа л одоо төсвийн орлого гэдэг зүйлийг л бүрдүүлэх ийм л одоо ганцхан одоо бараг үүрэг өрөөлтөй байгууллага гэж хэлэхэд ер нь бол болохоор гэхдээ та бас түрүү нөгөө татврын шинжилттэй холбоотой за ер нь эн чинь бас арай өөр ойлголт байна гэдэг тий ер нь энэ жижиг дунд бизнес эрхлэгч чинь ингээд ажлын байр бий болгоод байна гэдэг энэ нэг концепцийн одоо нийгэсэндээ бас татврын байгууллагын хувьд ч сэтгэлгээний байцаагч нартаа одоо зөв зохистой ойлголт өгөх харилцаа юмыг сайжруулах ер нь энэ хүмүүс чинь төлөх ёстой хүн төлөх юмаа төлөхгүй байна гэхээс илүүтэйгээр эвээ энэ маань ажлын байр нэмэгдүүлээд байгаа юм байна. Яаж зөвлөх үү гэдэг юм руу яваад. За сүүлийн одоо миний энэ 25 оны ер нь бол сонсож байгаа бас нэг сайхан үг маань бол ер нь энэ зөвлөн туслах гэдэг концепц руу шилжээд байгаа асуудал бас байгаа. За гуравт та бас түрүүн өөрийн хувийн одоо туршлагаасаа хувийн одоо нөгөө санаагаа хэлж ирсэн. Юу гэхээр татврын ерөнхий газар маань бас ер нь энэ бизнес эрхлэгч болон татврын одоо байцаагч нартай зориулсан юм актем гэдэг ойлголтыг хүртэл одоо нэвтрүүлэхээр төлөвлөөд ингээд яригдж байгаа гэд хэлж ирсэн. Тэгэхээр энэ өөрөө ингээд яг хуу сонсоод байхаар зарим талаараа бол нөгөө татврын ерөнхий газар маань гэх юм уу энэ одоо энэ чинь төр төмөр нүрээ үзүүлээд байх бас буруу юм байна. Тодорхой хэмжээнд одоо цаг үеэ дагаад засаж сайжраад хөл нийлүүлээ гэдэг ийм нэг уг нь бол том концепцийн өөрчлөлт яваад ах шиг. Гэхдээ энэний ер нь одоо юу гэдэг хэр хурдан хугацаанд энэ маань ер нь ингэж биелэлээ олж нэг ийм үе шатаас дараагийн үе шат руу явхад ер нь ямар хэмжээний ингэж цаг хугацаа ордог вэ? За их олон юм асуучлаа. За гурван хэлжлээ тийм. За нэгдүгээрт бол татврын албаны чиглэл бол за та бол нэгийг нь хэлж байна тийм ээ. Төсвийн орлогыг одоо бүрдүүлэх гэж. Ер нь бол татврын ерөнхий хуулийн дээр заасны дагуу бол татврын албаны чиглэлийг нэг 3 чиглэл байдаг гэж тодорхойлоод байдгийг. За ер нь тэр зарчмын дагуу ч ажиллаж байгаа. За нэгдүгээрт нь бол юу вэ нөхөр зэрэг татврын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор татвар төлөгчдөд зөвлөгөө мэдээлэл арга зүй удирдлагаар хангах нэг чиг үүрэгтэй. За. Угаасаа байд юм байна шүү дээ. Хоёрдугаарт нь бол энэ чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа мэдээж энэ одоо татврын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих хоёр дахь чиг үүрэг нь байж байгаа. Нөгөө татвар төлөгчд маань хэр зэрэг биелүүлж байна гэж тийм. Гуравдугаарт нь бол яаж яана тэр үгээрээ дамжуулаад тайлаг нь бол ногдуулалтын процессороо дамжуулаад төсвийн орлогыг бүрдүүлэх гэсэн юм үндсэн 3 чиг үүрэгтэй байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ 3 чиг үүргийн хоёр нь бол яаж яана үндсэндээ нөгөө татвар төлөгчд рүү хандсан харилцаа байж штэ. Тийм байна. Тийм учраас ер нь бол сая энэ 2025 онд татврын хуулийн шинжилттэй холбоотойгоор татврын алба бол одоо 25 онд өөрийнхөө одоо үйл ажиллагааны чиглэл гол зорилгоо юунд чиглүүлсэн бэ гэхээр зэрэг зөвлөн туслагч татврын алба байя. Зөвлөн туслагч гэдэг маань бол яг нөгөө татвар төлөгчдийг татвар төлөх үүргээ хэрэгжүүлэхэд нь татврын хууль тогтоомжуудыг дагаж мөрдөхөд нь тусалдаг бай. Алдаа гарцсан, зөрчил гарцсан хойно нь торгодог, алдан тавьдаг биш. Алдаа гаргахаас нь одоо өрчлөн сэргийлдэг ийм одоо татврын алба байя гэдэг ийм зорилго тавиад явж байгаа. Тэгэхээр зэргийн зөвлөн туслах байх гэдэг энэ хүрээндээ бол хоёр ажлыг төлөвлөд байгаа байхгүй та саяас хэллээ те. Нэгдүгээрт нь бол бас өнөөрөөс хэллээ. Татврын байцаагчд өөрсдөө ур чадвартай болох хэрэгтэй. Ур чадвартай болох хэрэгтэй, мэдлэгтэй байх хэрэгтэй. Татврын хууль тогтоомжоо хэрэгжүүлэх те. Мэдлэгтэй байж ич татвар төлөгчд зөвлөн штэ. Тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо татврын байцаагчдынхаа одоо ур чадварыг сайжруулах энэ чиглэл рүү бол одоо сургалтын болон одоо бусад одоо ажлуудыг идэвхжүүлэх хэрэгтэй юм байна гэдэг нэг зүйл. Хоёрдугаарт нь зөвхөн татврын алба, татврын байцаагч өөрөө мэдлэгтэй зогсохгүй нийгэм өөрөө бас мэдлэгтэй болох хэрэгтэй.
Татвар төлөгчд өөрөө бас татврын мэдлэг сайн байх ёстой. Тэгэхээр энэ татвар төлөгчийн татврын мэдлэг дээр бол энэ бол тийм богино хугацааны зүйл бас биш юм билээ. Маш их цаг хугацаа шаарддаг. Тийм учраас бид нар бол бас юу төлөвлөж ийн нөхөр зэрэг бүр одоо сургуулийн өмнөх боловсрол бүр цэцэрлэг тий. Ер нь бол энэ олон нийтийн боловсролыг бол ингээ бүр дистратаагаар хэрэгжүүлж явах хэрэгтэй юм байна. Нөгөө хүний ёс суртахуун төлөвшөл гэдэг гэр бүлийн хүмүүжил, суур хүмүүжлээс эхэлдэг гэдэгтэй л адилхан энэ татврын боловсрол эдийн засгийн одоо суур боловсрол гэж чимээг бол яг нь шат дараатаагаар одоо ингээд сургуулийн өмнөх боловсрол, бага анги, дунд анги, ахлах анги, оюутнууд тий яг нэг бүхэлдэнд дээр нөгөө ирээдүйн татвар төлөгч гэж том ялаад байгаа тийм. Ирээдүйн татвар төлөгч маань төлөгчдөө бэлдэнэ. Одоогийн татвар төлөгчдөө одоо зөвлөн туслана гэдэг ийм одоо зөвлөдүүдийг маш их ярьж байгаа. Тэгэхээр зэрэг ялангуяа одоо тэр татвар төлөгчдийг бэлдэхдээ татвар төлөгчийн сэтгэлгээг өөрчлөх гэдэг бол маш удаан хугацааны асуудал байдаг юм байна. Ер нь бол энэ улс орны одоо бид нар чинь ингээл бүгд л гой хөгжингүү сайхан улс оронд амьдрмаар байна шүү дээ тий. Гэтэл тэр улс орны хөгжил юугаар бий болдгийг. Ерөөсө суурин татвар. Иргэн болгон татвараа төлдөг байх тийм ээ. За нөгөө талд нь бол нөгөө татвараар одоо цуглуулагдсан мөнгөний зарцуулалт ил тод шудраг байдаг юм бол ингээл эн чинь хоёр талтай хожоотой болоо явждаг. Эцсийн дүндээ улс орон хөгждөг. Бидний нийгмээс авж байгаа үйлчлэгээний чанар хүртээмж сайжирдаг. Ийм л байж байгаа. Ер нь бол ингээ зарим талаар хараад байхад түрүүн өнөр огш хэлсэн манай Монгол улсын татварын хувь хэмжээ бол тийм олон улстай харьцуулахад өндөр манайх харьцангуй багтаа ордог. Гэтэл ягаад хүмүүс их бухимдаад байдгийг ингээд хүмүүстэй ярилцаад тэр байж хахад тэр их бин татвар төлж байгаа одоо бухимд нь ихээсээ илүү магадгүй тэр татварын зарцуулалт өөрөө айгүй ойлгомжгүй байна штэ гэдэг зүйлийг бас ярьдаг хүмүүс маш их байдаг. Тэгэхээр бас бид нар энэ дээр анхаарах хэрэгтэй юм шиг үлээ. Татвар чи ийм зарцуулдаг гэд хураагаад байдаг. Гэтэл яг нөгөө татварын зарцуулалт нь өөрөө тийм ил тод биш. Тэ магадгүй одоо зарим хүмүүсийн одоо бухимдал төрүүлэхүйц хэмжээнд байгаад байвал тэгвэл би энэ татварыг төлж ядгийг гэдэг хандлага бас нийгэмд үсээд байна уу гэж боддог. Тэгэхээр ер нь бол энэ бол ингээд аль аль талаас нь аваад үзэх юм бол татварын боловсролын асуудал нөгөө талаасаа бас ер нь бол би тэр татварын зарцуулалтын дээр ил тод шодрог байх тухай асуудал бол бас аягүй чухал юм болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр зэрэг энэ чиглэлийн зүйл рүү бол бас одоо иргэд татвар төлөгчдийн одоо тэр эдийн засгийн бол татварын мэдлэгийг дээшлүүлэхэд хяналт тавихын тулд бас тэр хүн чинь мэдээлэлтэй байж хяналт тавина шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ чиглэл рүү илүү анхаарч одоо татварын албал ажиллаж байгаа. Тэгээд тэр 2025 онд орж байгаа энэ татварын ерөнхий хуулинд орж байгаа өөрчлөлтүүд төр бол дандаа энэ чиглэл рүү орж байгаа. Зөвлөн туслагч байх, татвар төлөгчдийн одоо эрсдлийг татвар төлөгчдөд одоо учирч болох эрсдлийг одоо урьдчилан одоо тодорхойлоод эрсдэл гаргуулахгүй байх чиглэлд татварын алба одоо урьдчилж ажиллах энэ чиглэл рүү бол одоо татварын алба өөрөө зөвлөн туслагч татварын алба болж өөрчлөгдөх ёстой гэсэн ийм байр суурь концепттэй яваад байгаа. За одоо би ер нь өнөрөө багшаасаа жоохон хүнд асуулт асууж эхэлнэ. За тэгээд тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ер нь сонсоод байсан чинь за бид нар чинь олон улсад бол тийм их өндөр татвар төлдөгтөө ордог юм байна. За яг хөө мэдээж татварын ерхий газар маань бол хичээгээд одоо бас концепцийн ч гэсэн ингээд өөрчлөлтүүд хийгээд ингээд явж байгаа юм байна. За одоо Бацэнгэл байцаагчаас энэ миний асуулт дараагийн асуулт бол жоохон тохиромжгүй байх гэж бодоод өнөрөө багшаасаа сайхан асууя гэж бодлоо. Юу гэхээр ер нь тэгвэл энэ татвар нийгмийн даатгал маань бол орлого бүрдүүлэх үндсэн за одоо зорилготой мэдээж бас саяны бусад чиг үүргийн дагуу ажиллаа ер нь сайн хийгээд байгаа юм байна шүү дээ. За тэгвэл энэ ер нь бухимдалчин ерөөсөө зарцуулалтаас л үүсээд шүү дээ. Өнөөдөр одоо гэхээр одоо нөгөө санаа нь бол яалтчгүй бид нар энэ зарцуулалтыг тэгвэл энэ жижиг дунд бизнесүүд өнөөдөр өөрсдөө яаж тодорхой хэмжээнд хяндаг, оролцдог энэ нэг одоо энэ нэг зарцуулаад байгаа нөхдүүдтэй бид нар чи ер нь яаж тэмцэх хэрэгтэй юм бэ? Өөрхий энэ маа одоо байцаагч нар маань ч гэсэн ингээд хуруу хумсаа хуглан байран бас ингээл одоо бизнес нь ч хуруу хумсаа хуглах гэдэг байцаагч нар өнөөдөр хамаг муу нэрийг аваад байгаа мөртлөө эцсийн дүндээ энэ зарцуулалт нь өнөөдөр маш оновчгүй байгаад бид нар байгаа байдал маань өнөөдөр ялтчгүй л
3 сая хүн ийм нөхцөл байдалд ингэж ажиллаж амьдраад байна гэхээр үнэхээр шудраг биш байгаа юм шүү. Тий, энэ татвар төлөх хандлага түрүүхэн үедээ ухамсар гэж ярьдаг байсан тийм ээ. Татварлагчийн татвараа төлөх үү одоо нэг compliance гэж ярьдаг шүү дээ. Хуулиа сайн дураараа дагаж мөрдөх хандлагад одоо нөлөөлж байгаа хүчин зүйлүүд нэгдүгürt мэдлэг тий тэр мэдлэгийг гэр бүлийн орчин сургууль цэцэрлэг тийм ээ. Одоо манайхан бол том болоод бизнес хийгээд татрын өрөнд ортлоо татрын тухайг бодохгүй, мэдэхгүй, дуулахгүй явж байна. За энэ хандлага мэдлэгийг яаж бий болгох вэ гэж би бодод. Би бол хувьдаа юу гэж үздэг вэ гэхээр бусад улс орны туршлагаар ялангуяа энэ хувь хүний орлогын алба татрыг нэгдүгürt бүх орлогыг нийлүүлж тайлагнаулдаг баймаар байна. Одоо гэл тэр нийт орлого гэл тал талд өөр ингээл хувь хэмжээгээр юу нь мэддэхгүй тэр ойлгоход ч төвөгтэй байлгаж байгаа. Хоёрдугаар тэгж их нийлүүлж байгаа юм чинь шатлсан хувь хэмжээг хитрхи богдох юм байна шүү дээ. Хитрхи бага орлогод их хувь хэмжээгээр ногдуулаад байна. Тэгэхээр тэр хідэн тэрбумыг олж байгаа хүн хідэн саяыг олж байгаа хүн хоёрын хувьд маш их ялгаатай байдлаар хувь хэмжээг тогтоох ёстой. Тэгээд гэр бүлэрээ тайлагнах боломжийг олгоод эхлэх ёстой. Тэгвэл тэр гэр бүлд татврын тухай яриа хөөрэ гарнаа да. Гэтэл өнөөдөр манайд бол гэр бүлд зээлийн тухай, тендерийн тухай яриа бий болдог. Хамгийн ихээр тийм үү? Тендерт орж байгаа, зээл авах гэж байгаа. За түрүүхэн үеийн хүүхдүүд бол тэр зээл авна гэдэг бол тэр гэр бүлд бий болж байгаа хамгийн баярт үйл явдал. Тийм ээ одоо тэр гайхамшигыг бүтээлээ гэж ойлгоод зээл авахаараа одоо тэр зээл авсныгаа тэмдэглэдэг ч байд юм уу тэр гэр бүлд одоо эдлэл хэрэглээ сольдог ч юм уу тэр хүүхэд гар утастай болдог ч юм уу ингээл нэг юм зээл аваад хүртэл манайхан бас жоохон буруу зарцуулдаг шүү дээ зөв тийм шүү дээ. Дараа нь тендерт ялахаараа мөн ялгаагүй. Эхлээд тендерээр авсан тендер чалгарсан ажлаа хийж гүйцэтгэхийнхаа өмнө нөгөө мөнгө үрж эхэлдэг. Хувийн даасан татаж авч байгаа өөрийнхөө хэрэглээндээ нөгөө нэгтлэн бод хүртгэлийн бие даасан байх зарчим гэдэг зүйлээ одоо компани хувь хүн хоёр тэр айл хоёр тустай гэдгийг үгүй манай мөнгө миний мөнгө гэж ойлгоод үрээд эхэлдэг. За энэ байдлаас болоод мэдлэггүй байх нөхцөл одоо л байна. Тэгээ нэг нийгмийн тухай мэдлэг одоо хичээлээр ямар ч өөрөө татрын ойлголтгүй одоо ийм хүн тэр хичээлийг заахаар одоо яаж ойлгох вэ тэр багшинч буруу биш. За нэгдүгürt бол мэдлэгжүүлэхийн тулд хувь хүний орлогын албан татрын концепцийг суурьаар нь өөрчлөх ёстой гэж үздэг би бол. Одоо тэр татрынхаа тухай яриа одоо тэр зээл авж байгаа тухай тендерт ялсан тухай яриа шиг тэр гэрт жилийн эцсээр татрын тайлангийн тухай яриа гэрт нь болох хэрэгтэй байна шүү дээ. Хин хэдийн хэмжээний үгүй тэр айлч гэсэн хэдийн хэмжээний орлого жилдээ олж зарцуулж байгаагаа одоо энийг удаа хэмжиж үзгэлтэй. Одоо бусад улс орнуудад тийм байгаа шүү дээ. Тэр гэр бүлийн бүтцээс нь хамаарсан татрын хувь хэмжээтэй өөр хөнгөлөлттэй энэ төр байх ёстой. Дараа нь тэр зардлуудыг хасах хувь хүний нийт олсон орлогоос компани зардлаа асуулаад байдаг хувь хүн юу ч асуулдаг. Нийгмийн даатгалын шимтгэл нэг юм асуулвал асуулна тийм ээ. За бизнесийн орлогоос нэг асуулах баг. Хасах зүйл юу ч байхгүй. Гэтэл тэр хүний зайлшгүй шаардлагатай зардлуудыг яагаад хасч болохгүй вэ? Ядаж л ипотекийн зээлийн хүүгийг яагаад хасахгүй байгаа юм? Би энийг маш олон жил ярьж байна. Яагаад эрүүл мэндэд зарцуулсан зардлыг хасахгүй байгаа юм? Гэхдээ хасагдах зүйлийг бий болголтой. Тэгвэл тэр хүмүүс чинь тайлагнах дуртай болно үстэй ч гэдэг. Хин ч гэсэн баг татвар төлөхийн тулд тийм ээ. За дараа нь болохоор зэргийн төсвийн ил тод байдал үнэхээр мөн. Төсвийн талаар муу мэдээ одоо сайн засаглалтай байх юм бол мэдээж төсөвт хүмүүс татраа төлөлгүй байх. Биднийг ийм сайхан амьдруулж чадчих юм ч одоо бид төлөлгүй байх уу гэж бодно. Гэтэл дунд сургуулийн хүүхдүүд хүртэл яагаад Монгол одоо их сургууль сурах уу гэхээр үгүй явна. Яагаад биднийг ийм муухай амьдруулж байгаа юм чи. Ийм амар бөглөрөлтэй хотын одоо төвөөс 2 км явах гэж хэдэн цаг бөглөрч जैन ийм муухай агаартай ийм орчинтой явъя гэхээр одоо тий явах зам байхгүй машин тэргийн дэндээс гарч ирчээд гэдэг янз бүрийн скутер дулааны улиралт бол янз бүрийн жижиг одоо тээврийн хэрэгслүүд дайрч одоо гимтэж бүртээчих гээд амь нас эрүүл мэндэд аюул занал хийлдэг ийм орчинд байлгаад байна. Тэгээ энэ мэдээлэл сошиалор ч юм уу маш их явдаг тий энэ муу мэдээлэл. Энэ өөрөө татвар төлөх хандлагад маш их сөргөөр нөлөөлдөг зүйл. Энэ бүр онлын ойлголт. За дараа нь болохоор зэрэг мэдээж татрын албаны үйл ажиллагаа тий татрын алба хэдий ч нэмэрхжлийн ур чадвартай чин сэтгэлтэй хандлага сайтай хандах тусам тэр сайжирна. За тэгээд дараагийн нэг нөлөөлдөг манайханд хамгийн их нөлөөлдөг зүйл эхэнд жилч бусад татварлагчдын хандлага энэ нөлөөлж байгаа. Тэгэхээр бид нар одоо нөгөө татварлагчдын за нийгмийн даатгалын шимтгэлийн тухайд бол яг одоо нэг үе бодоход бол учиргүй одоо буруу зөрүү зарцуулаад өөр банкнд аваад шатгалуулж алдаал хасгаал энэ бол дээр үед болсон мэдээлэл одоо л явна. Муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэж олдохгүй гэдэг юм яваад байна. Одоо бол харьцангуй одоо зарцуулалтанд бол одоо хөндлөнгийн одоо зөвлөл энэ төр байдаг болчихсон. Одоо тэрэнд чинь дүрм журмгүйгээр хин дуртай нэг дарга наваачаад банкнд хадгалуулдаг, хадгалах газрыг тэр хүн сонгодог энэ төр бол бас байхгүй болчихсон шүү дээ. Харьцангуй гайгүй. Яг улс төрийн ямар нэгэн
арга хэмжээнээс болоод улс төрийн оноо авах гэсэн оролдлогоудаас болоод нийгмийн даатгалын сан руу янз бүрийн гар дүрсэн тий. Ийм байдлаас болоод яг ажилгүйдлийн даатгалын сан маань жоохон одоо асуудалтай байгаад ах шиг байна. Дээрээс нь компаниуд шимтгэлээ төлөхгүй болохоор сангаас зардал гарах боломж үүштэй. Тэгээ энэ чинь ингээд хоорондоо харилцаа уялдаатай гэдгийг ойлгох байна. Төсвийн ил тод байдлын тухай бол яг шилэн данс манс гэл юм арга хэмжээ авдаг л баг. Тэр шилэн дансны мэдээлэлтэй ард иргэдэг яаж танилцах ёстой гэх тийм ээ. За тухайн одоо ард иргэдтэй хамаатай төсвийн зарцуултыг одоо хяндаг одоо төрийн бас байгууллага болон нийт иргэдийн одоо төлөөллийн байгууллага энэ юм үүсгэл санаачлагын байгууллагууд дутагдaltaй байгаад байдаг юм гэж харддаг юм. Учир дутагд. Яг зөвхөн нөгөө төсвийн доктортой байдлын зөвлөлийн тэргээл байгуулаад бас ч гэж нэг үе бодоход төсөвт янз бүрийн одоо тий ингэж тэгэж гэдэг санал зөвлөмжийг өгж л байна л да. Гэхдээ манай төсөв бол хэтэрхий үргэлгэн байна шүү дээ. Тэгээ улс төрийн ононоос хамааруулсан одоо тэгэл тэр шинэ хоршоо хөдөлгөөн гээл тэгж байна. Одоо ингээд төсөвтэй арай гэж цуглуулсан мөнгөө хэтэрхий одоо ариг гамгүй тийм ээ хэтэрхий замбраагүй зарцуулсан. Тэр зарцуулсан тухай мэдээлэл маш их гарч байна. Тэгэхээр энэ зарцуулсан тухай муу мэдээлэл чинь одоо төсөвт татврын орлогыг төвлөрүүлэх, татварлагчийг татварт хандах хандлагыг дургу болгох. Тэгээ ийм маш асар хүчтэй нөлөөтэй юм байхгүй да. Тэгэхээр татварлагчдыг татврын тухай сайн мэдлэгтэй болгоё гэвэл одоо нэгэнт ингээд 50-60 хүрчихсэн ч юм уу хүмүүс татврын мэдлэгтэй болоод ингээд явна гэдэг бол тэдний ач холбогдолтой биш. Харин одоо дөнгөж одоо суралцж эхэлж байгаа одоо хүүхдүүдээс яахуулаад ингээд тэгээд гэр бүл. Ерөөсөө гэр бүлээр дамжуулж мэдлэг олгохын тулд хувийн орлогын татрын үзэл баримтлалыг, концепцийг, зохицуулалтыг суурьаар нь өөрчлөх ёстой л гэж би үздэг. Тэгж байж иргэндээ үлдэх бодит орлогыг нэмэгдүүлэх ёстой. Бид нар яагаад татварт бухимдалтай байна вэ гэхээр угаасаа компаниуд ч гэсэн манай компаниудын марж маш бага шүү дээ. Орж байгаа ашигын хэмжээ бага байхгүй да. Өөрөөр хэлбэл зах зээл маш бага жижиг. Экспортод гарах бүтээгдэхүүн тэр бүр хийж чадахгүй байна. Тэгтлээ томорч чадахгүй байна. Тэгээ нэгж бүтээгдэхүүнээс олж байгаа ашиг бага байгаа учраас тогтмол зардлаа нөхөж чадахгүй байна. Тэгээ тогтмол зардлаа нөхөж чадан ядан байхад дээр нь татврын хувь хэмжээ шууд 10%-аас эхэлнэ гэдэг юм уу тийм ээ. Хувь хүнийх бол бүр одоо тийм биш жижиг одоо гэр бүлийн бизнес эрхэлж байгаа хувь хүмүүсийн хувьд бол татвар чанга 2%, 3%, 1% гэж хувь хэмжээ байхад шууд л 10%. Компаниас илүү татврын ачаалттай шүү дээ. Хувь хүний татврын ачаалт бол тэгээ хувь хүнийг ярих, лоббидах хүн үндсэндээ манайд алга. Тэгэхээр иргэнийг татврын тал дээр бодож байгаа, хайрлаж байгаа субъект үндсэндээ алга. За өстө маш эмгцэгцтэй сайхан хариу өглөө. Та тэгтээ их л бас 50 сайхан хариулчлаа шүү. За би Бацангэл байцаагчаас одоо юу гэдгийг энэ нөгөө татврын шинжилэлтэй холбоотой эргээд бас танаас мэдээлэл авмаар байна. Одоо ер нь яг бараг ингээд эн чинь ер нь ингээд асуудлыг ингээд хараад сонсоод байхаар чинь бид нар ер нь энэ татврын шинжилгээг хийгээгүй хэр удаж байгаа. За энэ ер нь хэр удаан яригдж байгаа. Хизээ ер нь хийх магадaltaй байна. Энэ маань өнөөдөр яг хаанаас үүсэлтэй, яагаад шинжлэгдэх хэрэгтэй гэж үзээд энэ одоо татврын шинжилгээ гэдэг зүйл маань яригдж байна. Энэ эсвэл одоо сонгуулийн циклээ дагаад яригддаг юм уу? Эсвэл одоо улс орны хувьд тодорхой ингээд үе шатлалтайгаар байжгаад яригддаг зүйл юм уу? Ер нь энэ ч одоо юу гэсэн үг вэ гэхээр яагаад энэ татврын шинжилэл эргээд одоо магадгүй энэ зарцуулалт маань ч гэсэн ингээд тодорхой хэмжээнд институцийн хэмжээнд яг бүрэн сайн хөгжөөд тодорхой болоод ард иргэдэд ойлгомжтой тодорхой нэг юм одоо байж болдоггүй бас яагаад ингэ шинжлэгдээд идэв. Энэ нь өөрөө тэгэхээр энэ цаг үед ажиллаж амьдарч байгаа иргэн хүний хувьд аж ахуй нэгжийн хувьд хилмигдээд байгаа юм шиг тий. Одоо ер нь тоглоомын дүрм нь анханасаа тодорхой байвал ууг нь ингээд хүн ингээд дүрмээрээ ойлгож сураад мэдээд явах байтал байсгийгээл шинжлэгдэнэ л тэгснэ нэг шинжлэгдэхгүйгээл за шинжлэгдэх юм энийг шинжлэх гэж байгаа бол энийг ингэх гэдэг ч юм уу ингээд нэг хэсэндээ бүр одоо тэгэхээр бид нар чинь одоо дунд нь одоо ингэж хилмигдээд байгаа юм шиг тий. За тэгэхээр
Бас л их олон юм холиол жангуу болгоод танаас асуучлаа. Тэгэхээр ер нь гоё шинжилэлээс эхлэе. Тий, татврын бодлого гэдэг чинь бол угсаа нөгөө өөрөө эдийн засгийн харилцаагаар зохицуулах гэдэг чинь ер нь бол тий. Тэгээд татврын бодлого гэдэг маань өөрөө тэр татврын бодлогоор дамжуулаад улс орны эдийн засгийг хэрхэн яаж одоо зохицуулах вэ? Яаж одоо хөгжлийн дамд урагшаага одоо хурдан хөгжих вэ гэдэг рүү татврын бодлогоор чиглэж байгаа юм. Тэгэхээр зэрэг нөгөө эдийн засгийн харилцааны суурь нөхцлөөс шалтгаалаад л энэ өөрчлөлт шинжилтийн шаардлага үүсэж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр манай улсын хувьд бол жишээлхэд 1992 онд нэг үндсэн хуулийн шинжилэл хийсэн тийм ээ. 92 онд үндсэн хуулийн шинжилэл хийгээл энэний дараа бол манай эдийн засгийн суурь бүхэлдээ өөрчлөгдсөн. Энтэй холбоотойгоор бол анхны одоо орчин цагийн татврын алба үүсэл анхны одоо 5 татврын хууль батлагдаад мөрдөж эхэлж исэн байдаг байхгүй юу? За энэний дараа бол 2 удаагийн томоохон шинжилэл хийгдсэн. Нэгдүгээр нь бол 2007 онд. 2007 онд энэ шинжлэхдэх үедээ бол манайх чинь нөгөө гадны хөрөнгө оруулалтуудыг одоо татахын тулд ер нь бол одоо бараг дэлхийн хамгийн бага татвартай орн болж исэн байх шүү. Бүх татврын хувь хэмжээг 10 дээр байлгаа 4.10 гэдэл одоо ингээ тий. Тэгээ тэрний үр нөлөөж бас тухайн үедээ гарч исэн байх одоо эдийн засаг маш одоо хурдтайгаар тэлж исэн гадны хөрөнгө оруулалтууд маш ихээр орж ирж исэн гэдэг. За энэний дараа бол манайх бол татврын одоо 2 дахь том шинжилэл бол 19 онд хийгдээд 20 оны 1 сарын 1-ээс мөрдөж эхэлсэн. Тэгээ яг нь 20 оны 1 сарын 1-ээс мөрдөж эхэлсэн татврын шинжилгээний хувьд бол ерөнхийдөө олон улсын татврын одоо суурь зарчмуудыг нэвтрүүлээд тэгш шудраг байх, татвараас зайлсхийхийн эсрэг гэдэг энэ агуулга бас ерөнхийдөө нэлээд барьж яваад за нөгөө 10% төр тогтворжуулсан байсан татваруудыг бол нөгөө өснө нэмэгдэх татварууд руу буцаага шилжүүлсэн байхгүй юу? Хувь хүний орлогын албан татврын хувь гэтэл 10, 15, 20% шатлалтай, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэтэл одоо 10%, 25% болоод л ингээд шатлалтай болоод ингээд яваад ихсэн. Өөрөөр хэлэх юм бол бас яг энэ одоо үеийн татврын шинжилгээний бас нэг зүйл нь бол илүү одоо бас нэг талаасаа төсвийн хорлого бүрдүүлэх тал руугаа бас жоохон анхаарат эхэлсэн юм уу гэж хардаг. Энэ нь юугаар харагддаг вэ гэхээр зэрэг 20 оноос хойш одоо нэг улсын нэгдсэн төсвийнхаа дүнг харахаар л мэдэгддэг байхгүй юу? Жил болгон л төсөв маань одоо бараг дунджаар 5 их 80 дээр нэмэгддэг. Тэр чи яаж вэ нөхөр зэрэг тэр хэмжээгээр нөгөө татврын орлого бүрдүүлнэ гэж харж ийн гэсэн үг ч ерөн цаана. Тийм ээ? Татврын бааз суурь өсөж जैन, татврын орлого нэмэгдэх боломж бүрдэж ийн гэж үзэл тэрүүн дээрээс хурилал төсөв нэмэгдэж байгаа гэсэн үг үстэй тий. Тэгээд одоо 20 сүүлийн одоо шинжилгээний хувьд бол одоо 25 онд татврын одоо үндсэндээ 3 дахь шинжилэл гэж ярьж болохоор байгаа юм. Энэ шинжилгээний хувьд бол бид түрүүн хэлсэн. Ер нь бол энэ татврын бодлого гэдэг юмдаа бас эргээд харсан гэсэн үг бид. Одоо энд их олон зүйл нөлөөж ил одоо цар тахлын дараах одоо эдийн засгийн дэлхийн нийтээр эдийн засгийн уналт байж юм тийм ээ. Нөгөө талд нь маш одоо хурдцтайгаар энэ цар тахал өөрөө дэлхийд бас нэг сайн зүйлийг авчирсан нөгөө мэдээллийн технологийн хурдцтай хөгжлийг авчирсан. Одоо бид нар чинь цахимаар ажиллана гэдэг ойлголт бол за их л хэцүү гэж ойлгодог байсан бол тэр цар тахал өөрөө бидрийг бол автоматар тэр лөө оруулаад тавьцантай л адилхан энэ мэдээллийн технологийн одоо хөгжил эдийн засгийн даяаршил гэдэг юм асар хурдцтай хөгжөөд энийг дагаад бол яаж юм дахиад нэг эдийн засгийн орчин өөрчлөгдөж штэ. Тэгэхээр энийгээ дагаад татврын бодлого өөрчлөгдөх зүй ёсны шаардлага үүссэн гэсэн үг. Тэгэхээр зэрэг татврын шинжилгээний асуудлууд бол дандаа эдийн засгийн суурь нөхцлөөс шалтгаалаад өөрчлөгдөж байгаа юм зүйл байж байгаа. Нөгөөтэйгүр түрүүнд би бас хэлжсэн. 2024 онд бол одоо томоохон одоо нөгөө татврын хууль тогтоомжуудын хэрэгжилтийн шинжилгээ хийж үзэж байгаад бид бол энэ татврын хуулийг ерөнхийдөө бол төсвийн орлого гэдэг тал руу хараад хийцсэн байна. Гэтэл манай бол одоо эдийн засаг өөрөө жижиг дунд бизнесүүд ихтэй харьцангуй шин тутам хөгжиж байгаа зах зээл байхгүй юу? Уул уурхайг л асчих юм бол. Тийм учраас бид одоо эдийн засгаа тогтворжуулъя гэх юм бол тэр жижиг дунд бизнесүүдийг л хөл дээр нь зогсоох хэрэгтэй юм байна. Бойжуулах хэрэгтэй юм байна. Тэгжиж бидний эдийн засгийн чадвар сайжирна. Эдийн засгийн чадвар сайжрахаар энийгээ дагаад татврын бааз суурь өөрөө томорно. Аяндаа эдийн засаг томрох юм байна. Тэгэхээр зэрэг одоо энэ жижиг дунд бизнесүүдийг томруулах одоо боломжийг л татврын бодлогоор олох хэрэгтэй юм байна. Эдрийгээ эхлээд одоо тэр нэг ажлын байр бий болгогч өрхөд одоо тийм ээ өрх болон одоо иргэдийн амжиргааны төвшөнд хамгийн одоо чухал нөлөө үзүүлдэг нэгж чинь өөрөө энэ жижиг дунд аж ахуйн нэгж юм биш үү гэдэг үүднээс татврын бодлогын шинжилгээ хийх зүйтэй юм байна гэдэг ийм концепц дээр очсон юм билээ. Тийм учраас одоо жишээлхэд одоо аж ахуйн нэгжийн тухай хууль дээр ямар өөрчлөлтүүд орж ийнө гэхээр зэрэг жижиг дунд аж ахуйн нэгжүүд рүү чиглэсэн нэлээд олон өөрчлөлтүүд орохоор одоо шинэ төсөл төр тусгагдсан байгаа байхгүй юу? 400 сая хүртэл одоо хэлбэршүүлсэн горим буюу одоо 1% татвар бай, тийм ээ? Одоо аж ахуйн нэгж дээр. За дээр нь үйл ажиллагааны орлого нь одоо 1.5 тэрбум хүртэл байгаа болол одоо
төлсөн татврынх нь 90%-ийг буцаагаад өгчдөг бай гэдэг зүйл байгаа. Тэгээд энэ дээр нэмээд одоо сүүлд одоо энэ хуулийн төсөл дээр орсныг өөрчлөлтөөл 1.5-аас 2.5 тэрбумын хооронд борлуулалтын орлоготой айлд төлсөн татврын 50% буцааж өгье гэдэг ийм нэмэлт зохицуултууд хүртэл орсон. Аж ахуйн нэгжийн орлогын албан тушаалын тухай хуулийн дээр интервалыг нь олон болгосон. Дөрөв нь би хэлжсэн 6 тэрбум өмнөх хуулийн дээр 6 тэрбум хүртэл 10%, 6 тэрбумаас дээш бол 25% байдаг байсан бол одоо сүүлийн төсөлтөөр бол 6 тэрбум хүртэл 10% гэдэг нь байгаад 6-аас 10 тэрбумын хооронд 15% өөрчлөлт орж ирж шүү дээ. Ингээд 15-аас одоо 10 тэрбумаас дээш одоо орлоготой байгаа татвар ногдуулах орлоготой байгаа тохиолдолд 20% татврын одоо хувь хэмжээр шилжиж яаж гэдэг юм уу. Энэ мэтлэнгээр ерөнхийдөө жижиг болон дунд аж ахуйн нэгжүүдийн татврын одоо ачааллыг бууруулахад чиглэсэн нэлээд өөрчлөлтүүд ороод байгаа юм. Энэний гол цаад зорилго нь юу вэ нөхөр зэрэг жижиг дунд аж ахуйн нэгжүүдээ хөл дээр нь босхыг одоо тийм ээ. Бизнесийн хувьд одоо бэхжүүлэе гэдэг ийм одоо үндсэн гол концепц зорилго руу яваад байгаа. Ийм зүйл байж байгаа. Тэгэхээр зэрэг татврын шинжилгээний бодлого бол эдийн засгийн орчноо дагаад дээр нь хөгжлийн бодлогоо дагаад өөрчлөгдөд байгаа юм л зүйл. Манайд бол тэгэхээр одоо нэг анх мөрдөж хэлснээс энэ шин тогтолцоороо шилжснээс хойш 3 дахь удаагийн шинжилгээний асуудал иргэдээ явж байгаа байхгүй ч тийм. Тэгэхээр энэ шинжилгээний хүрээнд бол аж ахуйн нэгжийн орлогын албан тушаалын тухай хууль дээр нэмэлт өөрчлөлт, хувь хүний орлогын албан тушаалын тухай хууль дээр нэмэлт өөрчлөлт, татврын ерөнхий хууль дээр нэмэлт өөрчлөлт, нэмэгдсэн өртгийн албан тушаалын тухай хууль дээр шинжилсэн найруулга. Тэгээд түрүүн та нөөцтэй холбоотойгоор зарим нь төлөө, зарим нь төлдөггүй, энээсээ болоо шудраг ус байна гэдэргээд байгаа чинь угаасаа одоо манай одоогийн хууль чинь тийм байхгүй юу? 50 сая хүртэл орлоготой болвол чи нөөц төлөгч биш ээ. Гэт тэгчээр зэрэг нөөц төлөгч мөн биш гэдэг хоёр том ялгаа гараад ирж байна тийм. Тэгээд ингээд 50 сая гэсэн босоо тавьчихаар нөөц төлөгч болохгүй тулд одоо нөгөө хүн чинь орлогоо хянаад 50 руу орохгүй тулд яаж гинэ вэ? Төлбөрийн баримт өгөхгүй байх, майх ингээд лсэн бүсэн сонирхлууд үүсээд эхэлж байгаа жишээ нь. Тэгвэл одоо нэмэгдсэн өртгийн албан тушаалын тухай хуулийн шинжилэл дээр бүгдээрээ ижлэх нөөц төлөгч бай. Гэхдээ жижиг дунд аж ахуйн нэгжүүд буюу 400 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн татврыг нь одоо нөгөө хасалтыг 90%-аар хасалт хийе гэдэг чинь үндсэндээ 90%-аар хөнгөлөөд өгөө гэж байгаа санаа байхгүй юу. Гэхдээ бүгдээрээ нөөц төлөгч болъё. Одоо нөгөө би мөн биш, би баримт өгнө өгөхгүй биш. Бүгд өгөх ёстой. Бүгдээрээ нөөц төлөгч байх ёстой. Одоо манай хануу бол энийг их ярьдаг юм билээ шүү дээ. Их шудраг байх ёстой. Ягаад зарим нь төлөө, зарим нь төлдөггүй энэ бол хамгийн зөв зарчим байхгүй юу? Тий, тэхийн тулд ер нь системээр л харах болчиход байгаа. Тэгээ одоо жишээлбэл нийгмийн хамгааллын яамны ажилтай орлоготой иргэн бий болгоё, халамжийг багасгахын хөмий гэж байгаа бол тэгвэл нөгөө талд орлогоо яаж нэмэх юм гэдгийг татвараар зохицуулдаг ч юм уу тийм ээ. За тэгвэл татвараа бүрэн авъя. Одоо бүх одоо жишээлбэл нэг төгрөгийн орлого дээр ч баримтаа өгүүлээ гэвэл тэгвэл гайл дээр ямар арга хэмжээ авах юм ч гэдэг юм. Ингээд том зургаар нь харахгүй манайх ингээд жижигээр тусдаа өөрийнхөө хараад ингээд одоо жишээлбэл засгийн газар чинь ингээд олон сайд байгаа ч гэсэн бүгдээрээ нийлээд нэг өрхийг авч явж шээ Монгол улс гэдэг. Тэгэхээр тэр нэг өрхийнхөө сайн сайхан байдлын төлөө өрхийнхөө нэг гишүүн бүрд одоо тэр өөрчлөлт шинжилт нь яаж нөлөө үзүүлэх вэ гэдгийг харахгүйгээр хийчихэд нэгдүгээр алдаа. Хоёрдугаарх нь хэд эртсэн социалоод байна. Дуртай болгон татврын тухай ярьж байна. Одоо бүгд одоо татврын мэдлэгээр манай улс орны иргэд бол ер нь таарав штэ тийм ээ. Одоо бизнес эрхэлж байгаа ч гэсэн. Гэтэл татвараа яах вэ гэж тэр татврын мэдлэггүй хүмүүсээс асууад байгаа юм. За яг зүгээр ямар проблем тулгараад байна гэж асууж болно. Гэтэл энэ татврыг яах вэ гэж асууад байгаа. Гэтэл тэр татрыг яах вэ гэдгийг айл болгоны эхнэрийн зовлонг тэн дээр бүгдээр ингээд цуглуулад тавих юм бол тэр чинь татрын хуулийг боловсруулж чадахгүй болно үст. Тэр чинь ямар ч одоо системтэй тийм одоо зөв тогтолтой зөв зохицуулсан зүйл гарч ирч чадахгүй шүү дээ. Хүн болгоны зовлонг тэрэн дээр шигтгэж оруулах юм бол гэтэл юу чухал юм бэ? Алигаа ирэмблэх юм бэ? Юу руу зорж байгаа юм бэ гэдгийг нэгдүгээр тавьж үзэх хэрэгтэй. Хоёрдугаар дуртай болгоно хідэн зэрэгээрээ татрын хууль санаачилдаг. Тэгээ тэрийг юу ч бодож санахгүйгээр нийгэмд яах нь шууд ингэ цацдаг. Тий, тэгээ хүлээлт бий болгодог, буруу ойлголтуудыг бий болгодог. Тэгээ энэ нь эргээд нөгөө хууль нь өөрчлөгдөх гэсээр 5 6 жил ингээл бөө юм болж иж нэг арай нөгөө дуншиж батлагдсан чинь нөгөө баталж байгаа зүйл нь ямар ч ачаал бүгдэл нөө жаа өнгөрчихсөн өшөө бүр ингээд өөр проблемууд бий болцсон байхад тэрийг авч үзээгүй ийм шиг одоо 20 оны хууль
үндсэндээ олигтой мөрдөд үр дүн гарч ирч чадаагүй шүү дээ. Тэгж яах чи одоо өнгөрсөн жилийнхийг харал та. Тэр 22-9 гэж. За жижиг дундуудад нэг их тийм юутай биш байх. Нөлөөтэй биш. Гэхдээ том компаниудыг бол хүнд байдалтай авчиж шүү дээ. Өнгөрсөн жил хуулийг хараад баахан туз музаараа шийдвэр гаргачихсан тийм ээ. Одоо нийгмийн сайн сайхан байдлын төлөө юм хийх юм бол гээд. Гэтэл нөгөө талдаа баахан цоорхойтой хин нэг итгээд бас буруугаарч ашиглаж болцсошгүй. Өөрийгөө эрсдэлд оруулж магадгүй. За тэгээд би тэр хөнгөлтөд идчих юм байна. Ерөөсө төсөвт өгч ингэж нөгөө муу төсвийг чинь зарцуулт их муу хин нэгэн хүн идчихсэн чинь одоо энийг тэгж яхихын оронд одоо би нэг өөр зүйл хийчих юм байна. Нийгэмдээ чиглэсэн юм хийчихийгээ зардал гаргацсан байсан чи одоо болно болохгүй. Жагсаалтанд орсон ороогүй. Эргэж хоёулаа тайлагдахгүй. Өшөө бүр өнгөрсөн жил мөрөөрөө тайлангаа тушаагаад явж байсан хүмүүсийн тайлангийн буцаадаг ч байдаг юм. Ийм завхарсан зүйлийг хийгээд одоо тэр дөнгөж тэр 9 сард батлаад тэгэл тэр дороо татрын хуулийг өнөөдөр батлаад маргааш хэрэгжүүлнэ гэж юу хийдэг. Тийм юм байж болохгүй. Тэр хооронд чинь татвар төлөгч, татрын яалагч бэлтгэлээ хангах хэрэгтэй байна. Ямар ч бэлтгэлгүй тэрнлөө оруулчаад ингээд одоо замраагүй байдал үүсгээд ингээд ээж болохгүй. Одоо жишээлбэл тэр шинэ хоршоо хөдөлгөөнтэй чинь хамааралтайгаар нэмэгдсэн үртгийн албантрын тухай хуулийн 14-1-ийн 4-т одоо манайх шиг хөдөө аж ахуйн анхдагч түүхийд, уул уурхайн анхдагч түүхийд одоо газар дээрээсээ хураасан үр тариа, малынхаа дэлэнгээс саасан сүү, малаасаа харгасан ноос ноолуур энэ мэтчилэнгийн зүйлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх компаниудыг нэмэгдсэн үртгийн албан дотрын дарамтанд оруулахгүй байх маш том дайжгүй заалт хэрэгжиж исэн. Тэрний заалтыг одоо тэр шинэ хоршоо хөдөлгөөн гэдэгтээ уялдуулаад иргэн хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн бол гэдэг өгүүлбэрийг иргэн гэдэг үгийг аваа хийчихснаас болоод одоо тэр хөдөө аж ахуйн айл өрхөөс одоо өрхөө дэмжмээр биш тийм ээ малчин өрхийг ч юм уу одоо тариа тарьдаг өрхийг гэтэл тэр айл өрхөөс худалдаж авсан зүйлийн нэмэгдсэн үртгийн албан дотрыг хасч чадахгүй байдалд очиод. За ингээд нөгөө үйлдвэрүүд нь айл өрхтэй харилцах одоо сонирхолгүй болоод заавал одоо нэг хоршоогоор дамждаг. Хоршоо гэсэн чинь нэг хэдэн хүний одоо нэг хоршоогоноос нөгөө иргэн мөнгө олж авч чадах ч юм уу чадахгүй ч юм уу би хоршоо тариалагдах жишээлбэл сонирхолгүй байж болж байна. Би тэгвэл яга хувь иргэн үнэр жаргалаараа эсвэл одоо манайх өрхийн тэргүүнээрээ өрх бүлээрээ үйлдвэртэй харьцаж болохгүй гэж. Гэт ингээд ийм завхарсан одоо өөрчлөлтүүдийг дундуур нь маш их оруулж байна тий. Одоо бүрэн хэрэгжиж амжааг багт учрыг нь олж амжааг багт зарлал тэгэл өнөөдөр батлал маргааш хэрэгжүүл. Тэр өнөөдөр баталж маргааш хэрэгжүүлдэг байдлыг үнэхээр болохгүй бол ийм одоо бантан шиг юм бол зөндөө үргэлжлэнэ гэсэн үг байна. Тэгээд шинжтэй нэмэлт өөрчлөлт цаавчлал оруулаад ирчихэж байгаа байхгүй заримдаа бол. Тийм яаж бодсон ч гэсэн нэг жил одоо хэдэн сар бэлдэн үсттэй юм ч одоо ядаж маягтаа өөрчлөн хүмүүстэй сурталчлан татрын албаныхан чи өөрсдөө яаж хэрэгжүүлэхийгээ ойлгоно нийт иргэдэд ойлгуулна ингээ бүгдээрээ нэг ижил ойлголттой болж байгаа нөгөөдгөө хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй үстэй. Гэтэл хин ч ойлгож амжааг багт нэг дарга гарч ирж гоё сурталчлал одоо өстө чухам та хэдийг одоо тун айтайхан болгох гэдэг ингэж зарлж хаяал тэнчэнээс нь маш их хүлээлт бий болоод тэгээд ингээл бухимдал. Тэгэл энэ татрын дарамт гэдэг чинь энэс үүдэж байгаа шүү дээ. Татрын дарамт чинь зөвхөн мөнгө хэмжлээс үүсэж байгаа шүү дээ. Бас мөнгө биш шүү дээ. Тэр сэтгэл санааны байдал тэр тайлангаа буцаагаад эргүүлээ засна гэдэг чинь нэгтлэн бодогчд одоо тэгээ явсараад энэ байдлууд нь нэгтлэн бодогчоор ажиллах дур сонирхолд нөлөөлж эхэлж байна. Одоо нэгтлэн бодогч ч одоо тий нэг тайлан гаргахгүй одоо нэг захирал хэд хэдэн компани байгуулна. Тэрнийг бүгдийг хийн жижиг домдыг тийм ээ. За арай гэж тайлангуудыг гаргаад явж итэл өөр зүйл гараад ирнэ. Тэгээ энэс болоод тайлан буцаалаа гэхэд нөгөө захирал тэр хууль тогтоомж яаж өөрчлөгдөд юунаас болсон бэ гэж ойлгохгүй нэгтлэн бодогчийг л одоо буруутгах нь. Тэгээ дахин тэр одоо тайлан интернетэд шивнэ гэдэг чинь нэгтлэн бодогч тийм ч амархан ажил биш шүү дээ. Маш стресстэй. Тэр нэгтлэн бодогчийн ажлыг хинж ойлгохгүй нөгөө миний мэдэхгүй байгаа зүйлийг миний мэдэхгүй аргаар хийдэг хүнийг нэгтлэн бодогч гэнэ гэж гэдэг үг хүртэл байдаг шүү дээ. Тэгэхээр нэгтлэн бодогчдыг ажилдаа дур сонирхолтой байх хэсгийг хүртэл одоо нөлөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм зүйлийг бас бодолцмоор байгаад байгаа юм. За би өнөрөө огшосоо дараагийн нэг өөрийнхөө бас бэлдсэн бодсон нэг хүнд асуултыг асуухаар бодоод байна тийм. Өнөрөө огшоо одоо за жишээлбэл ингээд сая бол арчилсан нам маань бас нэг юм мэдээлэл гаргалаа. Би нэг яг одоо өршөөх тухай ер нь энэ өрмөр хуримтлагдаад баларлаа. 6 их 80-ийн хэмжээний 9,000 аж ахуй нэгж яасан. За ямар ч үсэн өршөөл гэдэг нэг юм яригадад эхэллээ. За энийг одоо яригдаж эхлэнгүүд эргээд бас нэг яригдаж байгаа зүйл нь. За энэ ер нь төсвийн одоо бүрдүүлэлт гэдэг зүйл чинь бүртгэ байлаа гэд
сангийн яамч тэр ерөнхий сайднч тэр одоо цуглж уулзаад яах уу ийх үү за 9,000 аж ахуй нэгжийн ерөнхийдөө бол одоо дансын хаа оны эцэст ингэдэг гэд ер нь янз янзын ингээд шуумууд гараад эхэлж байна. Тэгэхээр би энэ дээр яг уу танаас ингэж гол нь асуух гэсэн. За ер нь энэ өршөөл гэдэг зүйл Монгол улсын түүхэнд ер нь байсан юм уу? Хэдэн удаа байсан те? А хоёрдугаар ер нь энэ зөв юм уу, буруу юм уу? А гуравдугаар энэ юм чинь өөрөө ингээд ямар үр дагуулад байна те? Бид нар чинь одоо энэ миний санаж байгаагаар ямар ч хэлсэн нэг тэтгэврийн асуудал. Тэтгэврийг бид нар тэтгэврийн өрийг яасан. Тэгэхээр энэ ер нь тэгэлсэн. Тэгэхээр энэ ер нь ингээд одоо татвар төлж тэгвэл ер нь яах. Гэхдээ нэрэл эн чинь ингээд өмнө нь эн чинь тэтгэврийг тэгэлсэн шүү дээ. Энэ ер нь дэмжээд байвал хүлээгээд байвал тэгэлчих бас магадгүй юм шүү гэдэг юм өөрөө ингээд нийгэмд үнэхээр үүсэж ийн л та. Тэгэхээр энэтэй холбоотой та одоо байр сууриа хэлээч тийм. Энд хэд хэдэн юм ажиглагдаад байгаа. За яг өршөөлийн хуулийн түүх гэвэл манайх 2008 онд нэг өршөөлийн хууль хэрэгжүүлсэн. За дараа нь нөгөө энэ баримт систем чилжээд нэг тайлантай бүгдээрээ болцгоё. Одоо ингээд нэг ижил гараанаас одоо эхлэе. Ер нь одоо өнгөрсөн хугацаанд өөрөөс шалтгаалсан болон өрөөлөөс шалтгаалсан олон шалтгаанаар ингээд мэдэхгүйгээсээ болоод татврын одоо тайлагнал энтертэй харьцсангүй одоо хайхрамжгүй болгоомжгүй хандчихжээ тэгсэн байгаа бол одоо нэг удаад ингээ энийг ээлжлээчээ. За тэгвэл одоо өршөөё. За одоо өнөөдрийг хүртэл өрөө төлж чадахгүй байсан бол тэр өөрийнхөө 10%-ийг төлчихөөч. Тэгвэл одоо үлдсэн 90% чинь яах нь одоо өршөөгөөд өгөё гэдэг ийм хууль явсан шүү дээ. Тэгэхээр хин энд хамрагдсан бэ гэхээр мэдээлэл доор нөгөө хойрог ханддаг нөгөө төлөх дурггүй тэр хэсэгт одоо онжоод өнгөрсөн тийм ээ. За гэтэл чадан ядан үүргээ биелүүлдэг, бүсээж хангалж байгаа татраа төлдөг шүү. Магадгүй бүр зээл авж байгаа хүртэл татраа төлчихсөн. Нэгтлэн бодогчд нь төлөхгүй болдгоо ингэдгийн торгодгийн шийдэгдгийн ингээд зааварлаад явсан хэсэг нь хохирсон. Эргээд тэр хүмүүсийг одоо өршөөлт хамрагдаагүй төлөө ямар нэгэн байдлаар харж хандсан буцаага төсөөс мөнгө өгч чадахгүй шүү дээ мэдээж хэрэг. Ийм зүйл басан. Хамгийн том дутагдaltaй хамгийн байж боломгүй зүйл нь нийгмийн даатгалын тухай байл. Нийгмийн даатгалын шимтгэлийг бас одоо өршөөлийн хуулинд хамруулсан. Тэрнээс одоо ажилтныхаа нийгмийн даатгалын шимтгэлийг өнгөрсөн хугацаанд төлж чадаагүй юм аа гэд одоо нөхөж тайлагнаад тэгээд одоо яах нь баахан хүн одоо үнэн худлаа тэтгэврээ тогтоолгосон тэрийг бүр нууцын зэрэгэлд оруулж агаад ийм ч юм хийсэн. Одоо ийм заваарсан зүйл бий болдог байх нь шүү дээ. Одоо ийм дүрмийн биш байж боломгүй зарчимгүй ийм зүйл бий болж байгаа. Ямар ч одоо онол юм биш. За тэгээ энээс болоод юу үүсэж байгаа гэхээр татвар төлөгчдийг нөгөө татвар төлөх ухамсар хандлагад сөргөөр нөлөөлж байгаа. Дахиад хүлээлт бий болно. Гоо төлцсөн чинь ингээ хохирцсон шүү дээ. Одоо бүр яг тийм над дээр тохиолдож исэн кейс байдаг байхгүй юу? Надаас нэг хувь хүн одоо хувьцаа зараад нилээдгүй мөнгө олоод тэгээ тэрнээсээ татвараа төлөх үү яах вэ гэж асуусан чинь би төлгээ төлүүлчихсэн 15 онд. Төлөө та одоо төлнө гэв. Тэгээ төлчихсэн чинь бүр дүүрэг дээр одоо тэр хувь хүний орлогын албанд хариуцсан байцаагч чинь төлөвлөгөө биелсэн гэж байгаа. Тэр хүний татвар төлсөн чинь тэр байцаагч дахиж ажлыг шаардлага болтол төлөвлөгөө нь биелчихэж байгаа. За ингээд төлчихсэн байсан чинь хэдэн сарын дараа нөгөө өршөөлийн хууль чинь гараад за ингээд төлөөгүй байсан хүмүүс хожоод тэгсэн чинь надаас тэр хүн эргээд одоо өнөрөө би одоо өөрийн чинь үгэнд ороод ингээд татвар төлчихсөн. Тэгсэн чинь одоо ийм болчлоо одоо яах вэ? Одоо ингээд надаас бараг чамаас асуусан нь бараг надад одоо ингээд дими зүйл би одоо ингээд өөрөөс чи асууснаас болоод ингээд хохирчлоо штэ гэж. Тэгээ надад хэлэх үг болдоогүй би тэгээд за яах вэ тэр мөнгийг та 10% төлсөн. Та одоо магадгүй 200 сая төгрөг 2 тэрбум төгрөг байлаа гэж бодоход танд тэрбум 800 сая байсан ч та амьдрна. 2 тэрбум байсан ч та амьдрна. Одоо та тэр зүйлийг 2 тэрбумаар ш тэрбум 800-аар зарах боломжтойс одоо тэгэл одоо яах вэ те танаас гарах өөр зүйлийг л энийгээр хааж байгаа гэж одоо ботхоос надад одоо мэрэгжлийн үүднээс хэлж тайлбарлах үнэхээр тайлбар болдог байхгүй. Тэгээд өөрөөр хэлбэл миний татрын зөвлөх үйлчлэгээ одоо бас үн цэнэгүй болгож штэ. Би одоо мэрэгжлийн ёс зүй баримтлаад тэг мэрэгжлийн үүднээс хандаад тухайн үед мөрдөж байгаа хуулийн дагуу тухайн хүнийг татварлахстай гэдэг одоо зөвлөгөө өгсөн чинь ингээд ийм байдал үүсчихсэн. Яг одоо энэ бодиттой болж исэн процесс аахгүй одоо магадгүй тэр хүн маань энийг сонсоод нэрэн тэгжсэн штэ гэж бодох баг. За тэгээ энээс болоод яаж юм тэгэхээр дараа нь
сүүл рүүгээ ярьж гисэн 15 оноос хойш байсыг л хүмүүс одоо нэг өршөөлөө ойлгох юм гэлээ. 2023 онд гэхэд чинь улс хувьсгалын 100 жилийн биш 21 онд баха. Улс хувьсгалын 100 жилийн агаар одоо юу гарах юм гинлээ. 100 жилийн агаар өршөөлөө ойлгох юм гэсэн байцсан жийг татвараа төлөхгүй. Гэл ингээрсгүй тийм юм одоо байхгүй гэхээр хүлээгээд л тийм ээ. Тэгээ ер нь бол битүүхэндээ хүмүүс дахиад ер нь удахгүй өршөөх бах. Тэгээ яагаад гэвэл энэ их хурлаар дөрвөн бизнес эрхэлдэг хүмүүс байгаа юм чинь ер нь эдгээр одоо өршөөжл тараа бүгдээрээ нийлээ санаачлахад одоо энэ хоёлыг ер нь батлуулчих байх энэ гэсэн юм хүлээлт бий болгоод байгаа байхгүй. Нэг тэгэхээр өршөөлийн тухай асуудал нь нийгэмд ийм сөрөг өрнөлөө авчирдаг байна шүү. Тэгэхээр өөрөөр хэлбэл дээд зэргийн тэг шудраг байх байдлыг өрсөлдөөнийг дээд зэргээр хоёр өөр болгож чинь гэсэн үг шүү дээ. Татвараа төлөөд мөнгөө багасгачихсан чадан ядан төлж байгаа шүү. Энэ хооронд 16 оноос өнөөдрийг хүртэл татрын хяналт шалгалтанд ороод дутуу төлсөн байна гэж нөхөн татвар тавиулаад торгуулад алдан төлчихсэн хэсэгч байгаа шүү. Тийм шүү дээ. Тэгвэл тэд нар яах юм? Яг үнэ. Ийм байдал үүснэ. Хоёрдугаарт бид нар нэг олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүрэг байгаа. Дэлхийд ч одоо татрын талаар бас одоо нэг зарчим баримтлаад байна. Одоо OECD-ийн гишүүн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас бас одоо зөвлөмж энэ гаргадаг шүү дээ. Улс орнууд татрын хуулиндаа тэрийг тусгадаг. Тэрээр хамгийн бага татрын хэмжээтэй ялангуяа одоо үндэстэн дамсан бизнесүүдэд хамгийн багадаа 15% татвар ногдуулах ёстой. Өөрөөр хэлбэл энэ бага татвартай 15%-аас бага татвартай улс орнууд офшор бүс болоод байна. Тэгэхээр энэ бусад улс орнууд орлогоо алдаад байна шүү дээ татрынхаа орлогыг. Тэгэхээр хин ямар ч улс орн өөрийнхөө улсын их үүсвэртэй өөрийнхөө улсаас олсон орлогоос татвараа авч чадахгүй алдахыг хүсэхгүй. Тэгэхээр улс орн болгон өөртөө хамааралтай орлогоос татвараа бүрэн авахыг зорж байна. Тийм учраас энэ татрын хэмжээг хит бага байлгах. За мөн одоо ингээд өршөөлийн хууль энэ төр баталж тийм ээ татрыг багасгадаг, татвараас зайлсхийхийг өөгшүүлдэг, цугтаахыг өөгшүүлдэг, татвараа үл төлөхийг урамшуулдаг, дэмждэг байдлын эсрэг байгаа. Тэ ийм байж болохгүй гэдэг. Тэгэхээр зэрэг манайхыг ч одоо өмнө нь тэгсэн шүү дээ. Татвараас цугтаах зайлсхийх боломжийг олгодог. Татрын өршөөлийн хууль баталснараа энэ зайлсхийсэн байдлыг өөгшүүлдэг, хүлээн зөвшөөрдөг. Иймээсээ болоод яг нөгөө ФАТФ-ийн сарлж ихсалт гэдэг зүйлд орсон. Татрын хууль тогтоомж нь боловсронгуй болоогүй. Татвараас цугтаах зайлсхийх, татрын суурийг багасгах боломжийг олгодог. Энэ талаараа татрынхаа хуулинд одоо хаасан зохицуулт хийж чадаагүй гэдэг ийм одоо сануулгыг олон улсын байгууллагуудаас авч ирсэн шүү дээ манай бас. Тийм ч учраас 20 оны хуулинд энэ талын олон улсын татрын суурийг багасгах, бууруулахын эсрэг чиглэсэн зүйл заалтуудыг одоо тэр давхар татрын гэрээг ургуулan ашиглах, за мөн одоо нэмгэн капиталжуулалтын асуудал, за үн шилжүүлэлтийн асуудлуудыг одоо хуулиндаа оруулж өгчээж тэр байдал нь эргээд манай олон улсын одоо гадаад худалдаа төлбөр тооцоо энэ зөргөөр нөлөөлж эхэлсэн тийм ээ. Тэгэхээр энэ байдлаас тэгжээж одоо бүх улс орондоо яриа бүх асуудал үүсээд л тийм ээ. За тэгээд тэр мөнгө угаах терроризмтэй тэмцэх тухай хуулийг баталсан. Ингэжээж энэ байдал руу очсон шүү дээ. Тэгээд эргээд одоо ухрахаар дахиад л одоо тийм асуудал үүсэн шүү. Тэгэхээр би бол энийг яаж бодсон ч гэсэн эдийн засгийн наазахын мэдлэгтэй хүмүүс бол энэ зүйлийг батлахгүй байх л гэж бодож байна. Тэгээд батлаа гэхэд улс орноо эргээд яах нь хүнд байдлаар тэгээд жирийн иргэдээ одоо яах нь басамжилсан одоо хуулиа мөрдөж байгаа одоо compliance-тай аж ахуйн нэгжүүд байгаа даа шүү дээ. Ёс зүйтэй татрын хуулийг яг шийдэл мөрддөг. Илүүдээ гарсан мөнгөтэй дөө биш. Үүргээ биелүүлэх ёстой гэдгээ ухамсарлаад аливаа асуудалд хандж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагынхаа эсрэг авч явуулж байгаа хамгийн том бүдүүлэг арга хэмжээ болно л гэж би бодож байна. Тэр их багадаа хамаагүй хүн бүр ижил тэгш үүрэгтэй байх ёстой. Өөрт оногдсон үүргээ хүн бүр биелүүлж байх ёстой. Нэг айлын 3 хүүхэд байхад нэгийг эрхлүүлээд нөгөө хоёрын зарц шиг байлгаад байвал зөрчил үүснэ үсттэй. Тэрнтэй ижилхэн шүү дээ. Тэр өндөр насны төвлөрч ялгаагүй шүү дээ. Хүүхдүүд нь хариуцлагатай ханддаг, ээж аавыгаа тэтгэврийн зээл авахыг шахдаггүй, шаарддаггүй. Өөрийнхөө амьдралыг болгоод явдаг. Аливаа асуудалд илүүтэй гарсандаа юм уу хит их боломжтой доо биш шүү дээ. Ижилхэн хоёр одоо 1 сая төгрөгийн тэтгэвэр авдаг хоёр хөгшин байлаа гэхэд нэгнийх нь тэтгэврээ одоо яах нь зохион байгуулалттайгаар төлөвлөгөөтэйгээр зарцуулаад өөрийнхөө амьдрал чадан ядан хүргээд одоо сахилга баттайгаар амьдарч байхад нөгөө хэсэг нь тийм биш амьдрсныхаа төлөө тэтгэврийн зээл бахан аваад одоо тэтгэврийнхэн бас тэгж тэр муузан соргож шít. Тэтгэврийн зээлийг уртсгааж 36 сар болгооч бүр хүүгүү болгооч гэдэг ямар ч тийм зарчмын биш асуудал хүртэл ярьж шít. Одоо жишээлбэл Минд оршихын 10% хүүтэй хадгалуулсан 12% хүүтэй хадгалуулсан мөнгийг тэтгэврийн хөгшөнд хүүгүү өгнө гэдэг чинь юу гэсэн үг вэ? Одоо надад
таны хадгалуулсан мөнгийг надад хүүгөө олгоно гэдэг чинь тэр банк одоо хадгаламж эзэмшигчийн өмнө хүлээс үүргэдэг яаж биелүүлэх вэ? Тэр банк ажилтнуудаа юугаар цалинжуулах вэ? Тэр банк үйл ажиллагаагаа яаж явуулах юм? Шууд одоо тэтгэврийн хүнд бусдын хадгалуулсан мөнгийг дээрэмдээд аваад өг гэж хэлж байгаатай ялгаагүй шүү. Тэгэхээр хүмүүсийн ухамсарт ингэж сөргөөр нөлөөлдөг байхгүй юу? Тийм учраас би эсэргүүцээд байгаа юм. Тэрнээс биш одоо илүүтэй гараад юм уу тий? Одоо татврын талыг баримтлаад байгаа юм бол биш шүү. Би бол татврыг одоо авдаг хураадаг талын хүн биш тий? Гол дунд нь байдаг хүний хувьд хэлж байна. За. Манай дээр чинь 2 удаа ойрхон гарцсан учраас маш их хүлээлт одоо шээ түрүү өнөөрөг шилж 8 онд бол татврын өршөөлийн тухай хууль гэж гарч чаад 7 жилийн дараа 2015 онд бол жишээлбэл эдийн засгийн хил тод байдлыг дэмжих тухай хууль гээд энэ эдийн засгийн хил тод байдлыг дэмжих тухай хууль нь бол бүр тэр 2008 оныхоо хуулийг та харьцуулах юм бол маш өргөн хүрээтэй. Татвар, нийгмийн даатгал, улсын бүртгэл бүр ингээ бүр ташраар сөрөг нөлөөдөж жишээлбэл өршөжсэн байхгүй юу? Зарим жижиг банк ус санхүүгийн байгууллагын дөрмийн санг хууль бусаар бүрдүүлсэн ч байх магадлалтай. Яагаад гэвэл банк ус санхүүгийн байгууллага одоо энэ санхүүгийн байгууллагууд дөрмийн сангаа нэмэгдүүлэхдээ тухайн орлогынхаа их үүсвэрийг заавал нотолдог байхгүй. Гэтэл жишээлбэл банк ус санхүүгийн байгууллага дөрмийн сангаа нэмэгдүүлэхдээ ямар орлогын их үүсвэрээр нэмэгдүүлсэн бэ? Тэр нь татвар төлсөн орлого мөн үү гэдгийг тайлгнажээж одоо дөрмийн сангаа нэмэгдүүлэх байсан чинь би ил тодын хуулиар тайлгнчихсан гэсэн. Тэгэхээр ил тодын хуулиар тайлгнсан орлого нь 100% үнэн бодиттой биш ч байж магадгүй. Олоогүй орлогыг олсон гэж мэдүүлсэн байх ч одоо ийм алдаа завхралж гарсан байхыг үгүйсэхгүй. Тэр нь одоо их баг нь мэддэхгүй байна. Яг л тэгээд ил тод байдлын тухай хууль чи өөрөө тэрнийг эргэж араас нь хянаж шалгахгүй гэсэн хинч шалгах зохицуулттай байхгүй юу? Тэгэхээр ингээд 2 удаа ингээд яг хоёуланд татвар өршөөгдсөн гэсэн үг байхгүй юу? Тэгээд одоо ингээд ойрхон дахиад татварын өршөөлөл бол гарч магадгүй байна гэдэг юм айхтар хүлээлт үүсээд за одоо ингээд энэ татварын хуулийн шинжилэл мэнжилт гэдэг ингээд нэг харьцангуй дарагдаад гайгүй болж исэн чинь сая нэг онцсон байсан чөтгөр их зэрэгцсэн гэсэн үг байхгүй юу? Одоо тэтгэвэр дээр ч гэсэн тийм шүү дээ. 90-ад онд тэнд хөдөлмөрийн насанд байсан хүмүүс тэр тэгтээ нэг олон биш бах. Гэхдээ тийм мэрсэр зүйл гарсан байхыг үгүйсэхгүй. Би тэгж харддаг. Ил тодын хуулиар авж байгаагүй цалингаа авч исэн гэж мэдүүлээд илүү. Тэгээд одоо тэтгэврээ нэмүүлсэн. Тэгээ хин хэдэн төгрөний тэтгэвэр яаж нэмүүлсэн бүү мэд. Тэрийг нууцын зэрэгэлд оруулсан. Тэгэхээр чи одоо жирийн мөрөөрөө яг одоо байгаа байдлаараа явж исэн хүн тэр ил тодын хуульд хамрагдсан хүн хоёрын хооронд асар их зөрүүтэй одоо ялгуурлсан хит ялгуурлсан байдал үүсэж байгаа ш. Тэгэхээр чи эн чинь нөгөө шудраг биш байдлыг даймжруулнаа. Эн чинь эргээд өөрөө ирээдүйн татврын төлөгчдийнхөө ухамсарт тийм ээ ирээдүйн татврын орлогодоо энд голдролдоо арай гэж орж ядж байгаа зүйлээ дахиад одоо яах нь системээ эвдээд байгаа л гэсэн учраас би бол энийг ихч бай, багч бай, богинож бай, уртж бай хугацаагаар байж болохгүй зүйл гэж боддог. Төлцсөн хэсэг нь яах юм тэгээд. Тэгвэл төлцсөн хэсгийг буцааж олох тухай яг тэр хэмжээгээр нь бүх төлсөн татврыг буцааж олох тухай асуудал байх юм. Тэгвэл улс орон тэрийгэ даах юм уу? Төлж чадах юм уу? Харин тийм ээ. Одоо тэгээд за одоо гурлаа 3 иргэн 3 аж ахуй нэгж бай гэж бодъё л да. За би магадгүй нэг 100 сая төгрөгийн татварын өртөө. За энд нэг 300 сая төгрөгийн өртөө. За Бацэнгэл одоо бацаагч маань заваар бүр одоо 5 тэрбумын өртөө гэд бодъё л да. За тэгэхээр одоо ингээд яг үнэндээ бол тийм өршөөлийг бол ямар ч тохиолдолд бол одоо дэмжих нь бол буруу гэж би бол хувь хүнийхээ хувьд бодож байгаа. Би тэгтээ тайлбар нь миний хувьд юу вэ гэхээр магадгүй нийт эдийн засгийн одоо маш олон бизнес бол жишээлбэл одоо магадгүй иргэн мэнд орших шиг аж ахуй нэгж шиг те нэг 100 хүртэлх сая төгрөгийн ч юм уу өртөө байлаа гэж бодоход хамгийн их хожих хэсэг маань бол одоо жишээлбэл инженеэр гэх юм бол энэний ард одоо бид бүгдийг мэдхгүй маш олон нөгөө мэдээлэл доор нөгөө одоо шийдвэр гаргах нөлөөж чадахгүйц өөрийгөө одоо тодорхой хэмжээнд ингээд юу гэдэг бэлдэж тийм тэгэхээр эргээд энэ бол одоо миний зүгээр яг хуу хэдийгээр өнөөдөр яг би ингээ иргэн хүнийхээ хувьд за нэг 3-5 хүнийхээ цалинг тавьж байгаа байгууллагын хувьд харахаар гүн чинь одоо 100 саяхаа өрийг дарчвал
надад өнөөдөр ашигтай юу да боловч үүний цаана би бол одоо том зургаараа бол маш бидний мэдхгүй маш том одоо үйл явдал болж өнгөрнө гэдэг ойлголт бол надад байгаад байгаа байхгүй. Тэр утгаараа ийм зүйл болсон. Тий яг таны хэлдгээр одоо энэ ингээл ил тод болгоё гэдэг юмыг бид нэр ингээд улсын нууц болгоцсон юм байна. Яг үүндээ маш том маш одоо юу гэдэг сэтгэл зүйтэй гэдэг юм уу ингээд үйл явдлууд болсон гэдэгт нь бол бүр хэдэн мянган % итгэлтэй байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ өнцгөөрөө ингээд бодохоор за би өөрийнхөө одоо тушаанаа гэд өөрөө тайлгнсан тайлангаа одоо татвараа бол би төлнө гэдэг ийм нэг юм бол байгаад байгаа. Гэтэл энэ маань одоо ер нь одоо ингээ харахаар би одоо эргээл нөгөө хэлэх гээд байгаа санаа нь бид нар чинь ингээд нэг юм завсрын хилмигдэлтийн эргээд нэг юм тогтуржиж нэг улс шиг улс болохгүй л бүр нэг ингээл нэг ээж аав гэх юм уу одоо юу гээ аах их гэх юм уу ингээл бүр өстө айл гэрээ болж тоглож дуусч тэгээ энд нь одоо ингээл хилмигдээл ах юм уу. Одоо тэгээ энэ ил тодын хуулиас ч болоо жишээлбэл мэрэгжлийн үн цэнж байхгүй болно шүү дээ. Нэгтлэн бодогч гэдэг хүнийг ажилуулсны ач холбогдол бол яах гэж тэрнийг ажилласан. Зарим жижиг дунд аж ахуйн нэгжүүд бол тайлангаа одоо үндсэндээ тушаахгүй торгуултай шийтгэлтэй тий. За одоо татвараа үнэн зөв төлж байгаагаа баримжаалах ёстой гэж нэгтлэн бодогч хөлсөлж байгаа газар ч байгаа шүү. Тэгвэл тэр хөлсийг төлсний ач холбогдол бол чинь тэр тайлан гаргасны ач холбогдол бол чинь тэгвэл татрын алба ажил тэгвэл яах гэж ажилласан. Тэр татрын байцаагч тийм ээ. Гүн ажил болж тийм ээ. Тэнд дөрчнөө сурталчилгаа тэнд бүхэн алба тий ажиллаж хүн амтны зовлон дунгааж ингэж явж тийм ээ. Ажилсны ч одоо ашиг одоо ач холбогдол байхгүй болчихно. Тэгэхээр ийм олон сөрөг үр дагавартай болчих учраас одоо жишээлбэл би бол нэгтлэн бодогч хүн. Нэгтлэн бодогч бэлтгэхэд одоо гар бие оролцдог хүн. Тэгтэл нэгтлэн бодогчийн мэрэгжлийн үн цэнийг хүртэл энэ өршөөлийн хууль гээд байгаа зүйл чинь байхгүй болгоно. Тэр олон жижигхэн аж ахуйн нэгжүүд, тэр олон өршөөгдсөн этгээдүүд. Яг гоо том аж ахуйн нэгжүүд, засаглал сайтай аж ахуйн нэгжүүд энэ төр бол одоо олон оролцогчтой энэ төр бол ашиг орлогоо үнэн зөв тайлгнах, одоо хоорондын гэрээгээ тохирох, дүгнэх гэх мэтчлэнгийн зөвлөлд нэгтлэн бодох хүртэл хэрэгтэй л да. Яг нэг нүгөө хэлэхэд жижиг аж ахуйн нэгжүүд бол өөрийнхөө одоо үйл ажиллагааг үр дүн үзэхээсээ илүү бас одоо татрын зорилгоор ч одоо мэрэгжлийн хүн ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр гэтэл тэр зардал нь хүртэл бараг илүүдэхгүй тулд гээл үнцэн. Гэтэл тэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд хүртэл илүүдээ гарсан зардал болж хувирах байхгүй юу. Тэгэхээр эн чинь өөрөө өршөөлийн хууль маань ганцхан зүгээр татврын өрийг багасгаад нэг жижиг одоо би ч магтгүй те би тайлан өгөөгүй ч юм уу явж яснаа нэг 5-10 сая төгрөгийн асуудлаа зохицуулахад надад бас за яах вэ тухай үед тийм үү гэж бодъё гэвч яг одоо нийт нийгмээрээ нийгмийн гишүүдийн хувьд аваад үзэх юм бол энэ өөрөө цаана нь бол биднээс хэд дахин хэдэн зуун дахин хожих цөөн хэсэг байгаа гэдэгт бол би одоо тэгж хардж байна. Нөгөө талаар мөнгөнд дүнгээр хэмжих боломжгүй тэр ингээ хандлагын амар том өөрчлөлтийг авчрах байхгүй юу? Яг үнэ. Орлогын өөрчлөлтийг авчрна. Тийг мөнгөөр хэмжих ямарч боломжгүй байхгүй юу? Тийм. Одоо та түрүү нь хэлж штэ. Уг нь хуулиа биелүүлээ би энэ 100 сая төгрөгөө төлчихмөр л байна. Гээ яг төлөй гэхээр зэрэг өршөөч хөл яах. Жохон хүлээчих нь зөв юм биш үү? Илүүдээ гарсан даа төлөв шүү дээ. Гэтэл ингээд энд чинь өөрөө эргэлзээ. Тэгээд тэр бизнес эрхлэгчийг ацанчлаланд л оруулчихж штэ тий. Тэгэд ерөөсөө ингээд нэг тодорхой бус байдал хүлээлтгдэг чинь өөрөө хүний шийдвэр гаргах процессыг хамгийн их удаашруулдаг зүйл шүү дээ. За тэгээ одоо батлагдахгүй гэж бодъё. Батлагдахгүй байгаад ийм өршөөлийн хууль гарна гэсэн штэ гэж хэлснийхаа төлөө хэн нэгэн ямар ч хариуцлага хүлээхгүй. Харин тэрийг хүлээсэн хүмүүс торгуулалт ингээд төлтгөрөл төлөх шүү. Эцсийн дүндээ. Тий. Хэн хохирогч нь тодорхой биш үү? Одоо татрын өртөө байгаад байна гэдэг өрсөлийн онооч нүсэн шалгалтанд хамрагдах одоо магадлал үүснэ. Тэгээ шалгалтанд хамрагдахаар манай татрын албаны хяналтын анхдагч нэгжтэй байгаа байцаагчд яаж ханддаг вэ гэхээр заавалчгүй зөрчилтэй байх ёстой юм шиг ханддаг. Бас тийм мэргэжлийн үйл итгэх байр сууриас хандаж болно л доо. Гэхдээ нэг ирснийг яаж хийж байгаа юм. Яаж ийгээд ер нь бас нэг тийм юм ч одоо байгаад байна. Харин бүр илэрхий илт тийм болчихсон. Тэгэхээр энэ сэтгэлгээг бас
одоо өөрчлөх ёстой юм байна. Тэр хүмүүнийг чадан ядан төлсөн гэдгийг олж харах тийм мэрэгжлийн ур чадвар, уян хатан байдал яг үнэндээ бол манай татрын албаны анхдагч ажилтнуудад бол учир дутагдaltaй байгаа. Тэд нар бас өөрсөндөө дүгнэлт хийх ёстой. Би ажилдаа яаж ханддаг вүлээ? Хян шалгалтын үед яадаг вүлээ энэ гэдгийг миний яриаг сонсоод бас бодож үзэх нь зүг баха. За тэгэхээр яг өнөөдрийн толгомдж байгаа сэдв цөмөрөө зөндөө асуудлуудыг ер нь бол ярьлаа. Тэгэхээр одоо би бас өнөрөө агшаас ийм нэг бас яг асуулт асууя гэж бодлоо л доо. Бид хэд түрүүн бараг таны нэг яриан дунд гарчих шиг болсон аливаа нэг хууль тогтоомж бодлого юмыг хэрэгжүүлэхдээ бид хэд өнөөдөр бол ингээд яг нэг яам, нэг сайд, нэг удаагийн зөвхөн өөрийн юм ингээ хараад байна гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийн энэ яригдж байгаа татврын шинжилэл гэдэг юм уу? Энэ зүйл маань өнөөдөр одоо би бас эртээд татврын мэргэжсэн зөвлөхийн одоо нийгэмлэг тэгэл өөр ингээ подкастуудаар сонсохоор ууг нь бол бид хэд яг ингээд нэг том системээр нь одоо зөв болох юм руу орчмоор юм шиг. Гэхдээ энийг одоо хэрэгжүүлэн хийн гэдэг чинь ингээд бодохоор эргээл одоо нөгөө сонгуулийн мөчлөг эргээл одоо тэр энэ их олон хуулийн одоо юу гэдэг зөв гаргалгаа юмыг гаргах зөв болгох гэх. Тэгэхээр эн чинь одоо ууг нь бол хийгдэх ёстой л зүйлдээ. Тэгээ яаж ер нь энийг хийх ёстой юм бэ? Энд хуулийн өр нөлөөний шинжилгээ гэж нэг зүйл байдаг. Одоо нэг хуулийн өөрчлөлт хийгээд тодорхой хугацаанд мөрдлөө энэ хуулийн энэ заалт хаана очиж ямар өр нөлөө үзүүлээд байна? Энэний давуу тал нь юу вэ? Сул тал нь юу вэ? Одоо өөрчлөхөөс аргагүй нөхцөл байдал нь юу вэ гэдэг тийм ээ. Хинд очиж яаж нөлөөлөд байгаа. Одоо та бүхний яриад байдаг тэр бизнесийг хүндрүүлээд байгаа хэсэг нь хаана байна ч гэдэг юм тийм ээ. За одоо маш их хэмжээний өр хөрөмтлүүлээд байгаа газар хаа байна? Харилцагчийг хүнд байдалд аваачаад байгаа газар юу вэ? Татварлагчийг татвараас одоо зуртаа зайсхийхээс өөр аргагүй байдалд аваачаад байгаа хэсэг нь юу вэ гэдэг юм. Ингээд ийм өр нөлөөний хинд очиж ямар нөлөө үзүүлээд байна вэ гэдгийг шинжилж байгаа байдал жоохон орон нэрийн төдий байгаад ах шиг байна. Нэгдүгээр хэм. Хоёрдугаарх нь болохоор хуулийн одоо баахан эн тэнтгүү ингээд замбраагүй тийм ингээд нөгөө баг хүний хүслийн жагсаалт маягийн бүх одоо оролцогчдын ялангуяа одоо татварлагчдын хүслийн жагсаалт маягийн юм ингээд баахан үр дүнгүй ингээд хилцүүлэг янз бүрийн зүйл хийгээд тэгээд ингээд цуглуулад тэгээд тэр хүслийн жагсаалтаа оруулсан ч юм байхгүй баахан үлээлт бий болгоод тэр ийм мэрэгжлийн биш байгаад байна уу гэж хараад байна. Тэгээд тэр өр нөлөөний шинжилгээ хийдэг одоо магадгүй нэг ийм субъект байх хэрэгтэй юм шиг байна тийм ээ. Одоо тэр ийм бас байгууллага нь байдгүй одоо эсвэл одоо тэр академи байдгүй одоо зарим улс орнуудад байдаг гэж байгаа шүү дээ. Одоо ингээд жил шинжилгээ хийгээл одоо Австрали энэ чинь бол ингээд шинжилгээ хийж үзэж байгаа л аж ахуйн нэгжийн орлогын хамтрын хувь хэмжээгээ жилийн өмнө дараа жилийн татвар тэд гээл зарладаг. Татварлах шинэ бизнес эхлэхдээ хүртэл дараагийн жилийн татвар хэд болохоос хамаарч шийдвэрээ гаргадаг. Манайхан ч одоо татврын төлөвлөлт гэдэг их муу муухай юм байдаг юм шиг ойлгоод байдаг. Гэтэл шинэ бизнес эхлэх гэж байгаа хүн, бизнесээ өөрчлөх гэж байгаа хүн татврын талаас төлөвлөлт хийж үзээ, шинжилгээ хийж үзээ, тэгээ шийдвэрээ гаргадаг. Тэгэхээр зэрэг татвар өөрчлөхийн тулд өөрчлөлт байх нь өөрөө утгагүй байх нь шүү дээ, тийм. Бишөө ялангуяа том бизнес эрхлэгчдэр бол татрын бодлого тогтвортой байх хэрэгтэй. Удаан хугацаанд тэгжээш нөгөө тухайн бизнесийг эхлэх шийдвэр гаргачихсан. Тэгэхээр тэр бодлого нь ингээд тогтвортой үргэлжжиж тэр бизнесийг амжилттай эрхэлнэ дээ. Тэрэн дээр бас зүгээр байж байгаад харанхуй хүнд ураагаад хийчихсэн бизнес биш шүү дээ. Тэр хүмүүс ч бас тодорхой тооцоо судалгаан дээр үнэлж тэр бизнесийг эхэлсэн байж таараа. Тэгээд тэр бодлого нь доктортой үргэлжлэхгүй болохоор нөгөө хөрөнгө оруулагчаа хамгаалж чадахгүй үргээх байдал үүссэн шүү дээ. А жижиг бизнесүүдийн хувьд ч гэсэн ингээл байн өөрчлөл ингээл тий тухайн нөхцөл байдлаас болоод тэгээд жижиг зүйлийг ойрхон өөрчлөөд нөгөө хууль нь бүр ингээд баахан нөхөөс цойлтостой болчихсон. Уншаад ойлгохын эцэсгүй өмнөхийг хойно хоног үсгэж гисэн яах гэж байгааг нь мэддэхгүй. Ийм зүйл олноор бий болгоод байх нь өөрөө буруу. Дээрээс нь манай татрын албаны би одоо дахиад нэг шүүмжлэл хэлчих. Бүх тоо мэдээ нууц. Одоо эрдэм шинжилгээний ажил эрхэлж байгаа одоо тодорхой хэмжээнд судалгаа хийж байгаа хүмүүс бүр хаалттай. Энд чинь одоо жишээлбэл Солонгост манай нэг шавь сурж байгаад хэлжсэн л да. Нийтэд
Одоо жишээлбэл магадгүй хувьцаат компани татврын мэдээлэл бүр нийтэд ил байждаг. Ямар төрлийн татвар хэдийг төлсөн. Яагаад гэвэл би тэр хувьцааг худалдаж авахдаа ашигтай ажиллах хувьцааны ногдол шиг тараахаас гадна эрсдэл хэр зэрэг байгаа, үр ширээ хэр зэрэг төлдгийг, хариуцлага хэр зэрэгтэй юм бэ гэдээ олон одоо мэдээлэлээр суурилж иж би хувьцаа худалдаж авах тухай шийдвэр гаргана да. Тэр нөлөөтэй. Тэгэхээр зэрэг тэр хувьцаа эзэмшигчд болон бусад этгээдүүд харилцагчдад энэ төр ингээд тэр татварлагчийн тухай мэдээлэл ил байждаг. Нэг хэсэг мэдээлэл нөгөө хэсэг мэдээлэл нь зөвхөн судалгаа шинжилгээний зорилтоор тухайн мэдээлэлд нэвтрэх эрхийг аваад тэнд ёс зүйн хариуцлага тийм ээ ёс зүйн үүрэг хүлээдэг. Би одоо тэр нууцлалын баталгааг одоо өгдөг. Тийм хэсэг ороод тухайн тоон дээр ажиллаад одоо нөгөө үүрэг нөлөөнийхэн шинжилгээг одоо эдийн засгт үзүүлэх гэдэг одоо ямар нэгэн одоо өөрчилчих юм бол хувь хэмжээг тэгээд өөрчилжүүл төсвийн орлого чинь тэд дээр тутахаар байна. Тэгэхээр байна, ингэхээр байна, ийм эффект үзүүлэхээр байна. Ийм тийм одоо судалгааг хийгээд өгч яадаг одоо ийм агентлагууд хүртэл одоо байдаг тийм. Тэгэхээр тийм зүйл хийхэд үндсэндээ одоо манайд бол бүх зүйл хаалттай. Энэ өөрөө бас одоо тодорхойгүй байдлыг бий болгоод хаалттай тийм ээ. Одоо ингээл мэдэх боломжгүй, мэдэхгүй зүйл маш их байж бид нарт тийм. Одоо ингээд татрыг сонирхоод судлаад сургаад явдаг. Одоо жишээлбэл юунууд оюутнууд ингээд судалгаа хий. Хөөхөн судалгаа хийх хэрэгтэй. Тэрний хэрээр тэдэрт мэдлэг нь нэмэгдэнэ дээ. Татвар мэддэг хүний тоо, сонирхдаг хүний тоо олон болж л байвал манайд эерэг нөлөөтэй. Гэтэл ямар ч тоо болддог. Аргаа ураал одоо нэг юм санал асуулга маягийн юмар л ингээд л яваад байдаг. Тэгэхээр тоо мэдээлэл, статистик мэдээлэл одоо ингээд ерөөс олддгоо. Тэгэхээр тэтгэврийн талаар ч гэсэн тийм шүү дээ. Хэдэн хүн хамгийн бага тэтгэврийг аваад байгаа юм. Ингээл гэх мэтчлэнгийн тоо мэдээлэл хаанаас ч болдохгүй. Бид нар доржиг юм уу долгорыг авч байгаа гэдгийг бол сонирхохгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол ингээд ийм одоо ер нь бол ингээд шинжлэх ухаанчаар мэрэгжлийн хандах цаг болчихсон. Тэрнээс зүгээр гудамжинд явж байгаа хүнээс таны татвар их байна уу? Нэгж төгрөг төлж үзээ хүн их байна л гэж хариулна шүү. Тэгэхээр татварт тэгэж хандах ёстой зүйл биш шүү дээ. А зам муу байна уу? Та алтарч унах гээд байна уу гэдгийг бол дурын иргэнээс асууж болно. Гэт ийм зүйл бол одоо яриад байвал шүүмжлэх зүйл байна. За Батцэнгэл байцаагчаас танд нэмж хэлэх зүйл байна уу саяны яран дээр? Тэгээ яг энэ хуулийн өр нөлөөний шинжилгээ гэдэг бол асар чухал. Ерөөсөө тэр хуулийн өөрчлөлт одоо оруулах шаардлага үүсэж байгаа хэсэг бол ерөөсөө энэ дээр хэлдэг. Монгол улсын нэг хууль тогтоомжийн тухай хууль дээр ч маш тодорхой заагаад өгсөн. Ерөөсөө хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бол тэр хуулийн өр нөлөөний шинжилгээ хийхээс эхэлж байгаа. Татврын хууль тогтоомжууд дээр бол хууль зүйн үндэсний төв билүү, хууль зүйн шинжилгээний төвчлөө. За нэрийг хэлж мэдэхгүй нь уучлаарай. Хууль зүйн юу лээ тэндээс тодорхой баг гараад хуулийн өр нөлөөний шинжилгээ гэж хийсэн байдаг юм билээ. Тэгээд тэр хуулийн өр нөлөөний шинжилгээнд дээр үндэслээд за ер нь бол одоо ийм заалтууд нь за одоо хэрэгжилтийн байдал дээр нь бол асуудалтай байдаг юм байна гэсэн юмнууд гаргаж ирж байгаа л тэгэл ерөнхийдөө бол энэ хуулийн шинжилгээний процесс эхэлдэг юм байна л те. Зөв сая энэ дөрөвний дурдсан 3 хуулийн нэмэлт өөрчлөлт нэг хуулийн шинжилсэн хариулгын хувьд бол ерөөсөө яг тэр хуулийн хэрэгжилтийн шинжилгээ гэдэг юм дээрээс суйрлаж ер нь бол анх энэ шинжилгээний процесс нь эхэлсэн байдаг юм биш ер нь бол тий. Тэгэхээр ер нь бол тэр мэрэгжлийн байгууллага гэж ойлгосон тэр хууль зүйн үндэсний хуулийн шинжилгээний үндэсний төвчлөө мэдгүй марччих. Нэг тийм газар байсан. Тий, яг нэг тийм одоо хуулийг өргөн барихад өмнөх хуулийн өр нөлөөний шинжилгээ энэ нэг тэгтээ тэр нэг тийм одоо зүгээр яг нэг хуулийн эрх зүйн баримтчгийн үднээс хандчихсан. Яг одоо бизнес эрхлэгчтэй тийм ээ хэрэгжүүлэхэд ямар яаж нөлөөлөд байгаа, яасан гэдэг тухай бол юм байхгүй л байгаа юм. Тий. Одоо манайх одоо ингээл дахиад одоо Батцэнгэл багшийн юу дээр ярьж шít. Одоо нөөт аж ахуй нэгж нэг нь ямар хувь хүний орлого албан төр өөрчлөлт явж байгаа юу? Нэмэлт өөрчлөлт. Тэгэл харин хувь хүний орлого албан төрийг одоо үндсээр нь шаал өөр. Одоо тэр гэр бүл жишээлбэл нэг тэр орлогоор хэдэн хүн амьдарч амьдралаа залгуулж байна. Тийм ээ? Энэ ямар бүтцтэй гэр бүл байна? Хөдөлмөрийн чадвартай орлого олж байгаа хүн хэд байна? Эсвэл одоо хүний асрамж, анхаарал, халамж шаардлагатай хэдэн хүн байна? Энэ бүтцээс хамааруулсан бодлого хичээвэл бид ядаж гэр бүл хүн амын одоо тэр амжиргааны байдал тухайн гэр бүлийн байдлыг бүртгэлээ хүртэл сайжруулж чадна шин. Энийг дамжуулаад
Гэр бүлийн бүртгэлийг хүртэл сайжруулж чадна. Гэр бүлийн эд хөрөнгийн маргаанч буурч магадгүй. Магадгүй гэр бүлийн одоо доктортой байдал ч нөлөөлж болно гэж би үздэг. Тийм хүний орлогын төрийн тухай хуулийн нэг хөнгөлж чөлөөлтийн асуудал ярьж байхад яг энэ ярьжсэн. 6-7 үе шаттай болгоо хийцэн бүр улам хэцүү болгоод ингээ олон үе шаттай болгох тусам төвөгтэй болно. Тэгээ тэр нь маш ойрхон. Тэгээ одоо нэг 800 мянган төгрөгийн татрыг хөнгөлнө гээд орлогыг чөлөөлнө 80 мянган төгрөгийн татрыг хөнгөлнө. Тэр нь 3 жилийн дараа нөгөө 800 мянган төгрөг нь хөгийн л юм болно. 15 онд 240 мянган төгрөг гэдэг хөнгөлт тавьж байсан. Өнөөдөр сарын 20 мянган төгрөгөөр хүн юу ч хийх юм. 500 мянган төгрөгийн цалингаас татвар төлөөл явж байгаа. Гэтэл 500 мянган төгрөгийн цалинтай өнөөдөр Монгол байхгүй болчихсон. Гэл ингээд өөрөөр хэлбэл тогтмол тоо ямар нэгэн зүйлээс хамаарсан одоо хөлбөрийн өрсний доод хэмжээч гэдэг юм уу, амжиргааны авилгаач доод түвшинч гэдэг юм уу, ийм үзүүлэлттэй хэмжиж бусад одоо тавьж байгаа зүйлүүдтэйгээ ийм уйсан зүйл тавьж өгөхгүй зүгээр тоо тавиад хахаар тэр тоон тодорхой хугацааны дараа ямар ч ач холбогдол болж байгаа. За өнөөдөр та хоёртойгоо ингээд сайхан ярьж суугаад ер нь гурвууланд нь бол нэг удаагийн нэвтрүүлэг хангалтгүй юм байна гэдэг дүгнэлтэнд хүрлээ. Тэгээ та хоёрыгоо ер нь дахиж дараагийн 1-р шат, 2-р шат, 3-р шат гэдэг юм уу урьж оролцуулах ийм бодол төрж илээ. За нэвтрүүлгийн маань цаг ингээд дуусж байна. Тэгэхээр та хоёрыгоо бас дахиж дараагийн шатанд бас өрийн шүү гэдгээ дахиад нэг хэлчихье. Яагаад вэ гэхээр үнэхээр одоо яг олон зүйлийг бидэд ярьсан боловч бас яг бүрэн сайн хамарж нэг л тийм цаанаа надад бол дутуу бас санагдаад байна. Тийм. Тэгэхээр за бас яг магадгүй энэ одооны цаг үеийнхэн байдал юу болох нь уу, он гараад юу болох нь уу. Тэгэхээр энэ талаараа үргэлжлүүлж ярих ийм санал бас аль бие усаар тавьж байна. За тэгээд нэвтрүүлгээ энэ хүргээд дуусгая. Та хоёртаа баярлалаа. За баярлалаа. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. За бизнесээ томруулах төрийн бас байгууллагаас терминал подкаст маань өнөөдрийн зочноор Татварын ерөнхий газрын олон нийтэд харилцах төвийн Татварын улсын байцаагч Батцэнгэл, за мөн санхүү эдийн засгийн их сургуулийн ахлах багш, татварын мэргэжсэн зөвлөх өнөр жаргал багш нар маань ирж оролцлоо. Тэгээд та бүгдэд өнөөдөр цаг зав гаргаад энэ сэдвийн дагуу ирж ярилцсанд баярлалаа. За тэгээд үзэгчдээ дараагийн дугаар хүртэл баяртай.